Цаая гэлээ. 하나님 오늘도 귀한 하루를 주심을 감사합니다. Өө эзэн минь энэ өдөр та мөн нандин шинэ өдрийг эхлүүлж байгаа гэдэгт танд талархъя. 전능하신 하나님께서 알려주시는 진리의 지식은 저를 새롭게 하시는 지식임을 믿습니다. Төгс үчтэй их эзэн минь таны биднэрт зааж өгж байгаа үнэний энэ бидлгүүд нь жинхэнэ ертөнц гэж итгэж байна. 하나님의 지혜를 얻는 자가 되게 하여 주시고 Эзэн минь бидэнд таны мэрэгэн ухааныг байлгадаг таны мэрэгэн ухаантай хүмүүс байхад байлгаж өгөөч. 하나님의 성품을 담는 자가 되어서 Таны зүрх сэтгэлийг тээсэн хүмүүс байлгаж өгөөч. 하나님의 아들의 모습으로 이 땅을 살아가고 Таны хүүхдүүдийн дүрээр энэ дэлхий дээр бид амьдарч 하나님의 능력의 일하심을 나타내므로 таны хүч биднэрээр дамжуулан илэрхийлэгдэж 많은 죽어가는 영혼들을 하나님께로 인도하는 역할 잘 감당하게 하여 주시옵소서. төөрч байгаа хүч байгаа олон сүнслүүдийг та биднэрээр дамжуулан өөрлөгөө удирдах болтугай гэсэн. 오늘도 하나님이 원하시는 일꾼으로 만드시는 가르침 주실 줄 믿습니다. Энэ өдөр ч таны өмнө сууж байгаа бидний дээр та өөрийнхөө хүссэн дүр төрхийг бүтээж өгнө гэдэгт итгэж байна эзэн. 정확히 깨닫게 하여 주시고 마음에 잘 붙잡게 하여 주시옵소서. Та биднэр тодорхой ойлголтыг зөвшөөрч бид зүрх сэтгэлдээ түүнийг бас хүлээн 예, авах тусалдаг өгч. 예수님의 이름으로 기도합나이다. Эзэн Есүсийн нэрээр залбирanгуйлаа. 아멘. 아멘. 오늘 오늘 10, 예, 오늘 17장 오늘 네. 23절 할 차례입니다. 네. 사무야 Мгм. За өнөөдөр бүгдээрээ 2 дугаар Самуэль 17 дугаар бүлэг 한 절만 읽어 주십시오. 이 17장. 네, 17장 23절입니다. 네. За бүгдээр өнөөдөр 2 дугаар Самуэль 17-гийн 23-аас эхлэх гэж байгаа. За би 23-ыг хавьж чигээ. Өөрийнх нь зөвлөгөө бүтээгүй харсан Ахитофел илжгээ эмээллэн төрлөх хот руугаа явж гэртээ буцаж ирээд гэрийнхэндээ захиас орхин өөрийгөө дүүжилж өгсөнд эцгийнх нь булшинд тавиваа. 아멘. Амен. 이 한 절의 요점은 다섯 번째 그 단락인데요. 다섯 번 그 큰 5번 아이도벨이 스스로 목숨을 끊음입니다. За одоо хэлэх гэж байгаа энэ агуулга болохоор агуулгын гарч нь болохоор Ахитофел өөрийнхөө амийг хөнөөснө гэсэн гарчтай ийм агуулгаар орж иж нэдүүлээ. 아이도벨은 자기의 모략이 실행되지 못한 것이 자기 인생이 끝났다라는 것을 알게 된 겁니다. За тэгээ Ахитофел өөрийнх нь уулын зөвлөгөөг бусад хүлээж авч ирснээр буцаагаад болсныг хараад энэ одоо ингээд өөрөө ингээд дуусчээ гэдгийг ингээд ойлгосон гэж. 어, 모략이 시행되지 않으면 전쟁에서 패할 건 그건 분명한 일이고요. Тэгээ зөвлөгөө гэдэг зүйл төлөвлөгөөнийхөө дагаа болохгүй бол дайнд ялагдах нь тодорхой тийм. 그러면은 자기는 반드시 거기에 대한 처벌을 받을 것이 분명해 보였기 때문입니다. Тэгээ ялангуяа зөвлөгөө нь хэрэг дайнд ялагдтал хүрлээ гэхэд тухайн зөвлөсөн хүн аль хэдийн шийтгэл авах ёстой учраас 자기 원하는 대로 일이 이루어지지 않았기 때문에 절망감을 느꼈겠죠. тэгээ Ахитофелийн хувьд болохоор өөрийнх нь бодлын дагуу хийгдээгүй учраас тэр маш нөгөө гутарсан баг гэж. 사람이 절망감을 느끼면 더 이상 살고 싶은 마음이 없어서 스스로 목숨을 끊는 일이 굉장히 많습니다. Тэгээ хүн ямар нэгэн байдлаараа гутралд ороод ирэхлээрээ одоо амьдралаас уйдна гэдэг шиг уйдаад ирэхлээрээ өөрийнхөө амьуудыг ээгүүтгэдэг тохиолдолд олон байдаг. 그러나 그것이 자기를 위해서 올바른 선택이었을까요? Тэгээ энийг харах юм бол энэ яг зөв сонголт байсан гэж үү?
크게 잘못된 선택이죠. Энэ үнэхээр буруу сонголтыг тэр хийсэн. 아무리 절망적이고 아무리 큰 잘못을 했다 할지라도 그래서 살아날 소망은 언제나 있는 겁니다. Тэгээ хичнээн одоо гутралд орлоо гэд хичнээн маш буруу зүйлийг хийсэн байсан ч гэсэндээ тэр дунд амьд үлдэх аргууд маш олон байдаг. 우리의 간절한 기도가 우리의 모든 상황을 바꿉니다. Тэгээ бидний залбирал тэг хичнээн хэсэг байдал орсон ч гэсэн бид нэр залбирх үед бүх альва зүйлүүдийг ингээд зохицуулж өгдөг. 아무리 큰 잘못을 했다 할지라도 하나님께 용서를 구하며 회개하면 하나님 모든 죄를 사하시는 분이신 거예요. Амен. Тэгээ хичнээн одоо нэг хүн харахад толгой шигсэрмээр тийм буруу зүйлийг хийсэн байсан ч гэсэн бид өөрсдийн Бурхан руугаа хандаад залбирх үед бидний эзэн Бурхан ямар ч зүйлийг ингээ уучлж тэ цагаатгах юм хүч чадалтай нэг юм ба. Амен. 앞과 뒤가 막힌 도저히 갈 수 없는 어디로도 갈 수 없는 어디로도 갈 수 없는 그런 상황이 됐다 할지라도 거기에 빠져나갈 길은 있습니다. Тэг хүн бодохдоо урагшаач бүгд одоо урагшаач хошиж айл замаар бүр ингээ гарцууд нь хаагдсан юм шиг санагддаг. Гэтэ хичнээн тийм урагшаана зам болон хойд үргээр буцаг ирсэн чинь бүх замууд нь хаагдсан тийм тохиолдол байсан гэсэн. Өстой чихнэ гарцгүй мэт газар гарах замыг заавал зааж өгдөг. 하나님이 거기에 길을 열어주시는 거죠. Тэгээд аль хэдийн замыг бурхан зааж өгдөг тийм. 예를 들면 뒤에는 애국 군대가 쫓아오고 앞에는 홍해 바다에 가로막혔던 이스라엘 백성들을 생각해 봐야 됩니다. Хэдүүлээ энэ донд одоо нэг жишээ бодгийг бол Израилийг бодож болно. Израильчүүдийг ард талаас нь Египтчүүд хөөгд ирж байгаа. Гэтэл урд талд нь болохоор улаан тэнгис ингэ байсан тийм. Ингээ угаасаа аргашаач болохгүй урагшаач болохгүй юм гарцгүй болсон юмсан. 앞으로도 갈 수 없고 뒤로도 도망갈 수 없는 그런 막힌 가운데 있었지 않습니까? Бид нэр үнэхээр ингээд бүр гарцгүй болсон юмсан тийм. Аршанаа аль руу нь явбал ингээ хүний бодлоор бол хаашаач яасан өөхөх юм байдалд орсон байсан. 거기서 모세가 하나님께 부르짖으니까 하나님께서 바다를 가르시는 능력을 행하신 거죠. Тэгээ тэр үед буусаа эзэн бурхан руу хандаад залбирсан тий хашгирсан. Харин бурхан гарах замыг нээж өгсөн буюу тэнгисийг хувааж өгсөн. Амен. 간절한 기도가 우리의 모든 난관을 해결해 주시는 방법인데 사람들이 그걸 생각하지 않습니다. Тэгээд энэ чин сэтгэлийн залбирал гэдэг зүйл альва ингээд дэгдсэн асуудлуудыг намжаах том ингээд гарцуулдаг. Гэхдээ хүмүүс яг тэр одоо бодлыг энэ залбирлын талаар яг тухайн үедээ сайн бодохгүй байх шүү гэдэг. 난관의 크기, 어려움의 크기만 생각하지 그 모든 어려움과 난관을 다 해결하시는 하나님의 크신 능력은 생각하지 않아요. Хүмүүсийн толгойд ингээд бодогдоод байгаа зүйл нь юу гэхээр тэр одоо хэцүү зүйлийнх нь хичнээн том бэ гэдгийг л бодоод байдаг. Гэтэл тэрнээс том цаана байдаг бурхныг ингээ харахтаа тань тэр бодол надад саад болоод. 목숨을 끊으면 모든 것이 끝날 줄로 사람들이 알고 있습니다. Тэг хүмүүс юу гэж бодлоо ерөөсөө одоо амиа л хорлох нь тэ амиа таслах нь ердөө бүх асуудлыг шийднэ гэж боддог. Бүх асуудлаас цутгаашна гэж боддог. 끝난 줄 알았는데 영원한 고통이 지옥의 형벌로 자기에게 기다리고 있음을 볼 수 있는 거죠. Тэгээ яг үнэндээ тэр хүн дууслаа гэж бодсон чинь үгүй те. Тэр хүн өөрийнхөө амийг ингээ эгүүтгэхэд энэ нүдэн тарааж асуудал холбооч цаана нь мөнхийн те зовлон ингээд шийтгэл хүлээж байгаа гэдэг хүн боддоггүй. 하나님께 죄사함 받지 못하고 거듭나지 못한 가운데서 목숨을 끊게 되면 그래서 영원한 지옥밖에는 다른 결과가 오지 않습니다. Тэгээ одоо Бурханаас уучлалыг аваад дахин төрөхтэй энэ зүйлүүдийг авсны дараа л асуудлуудаас ангижирнө гэхээс биш хүн зөвхөн амиа ээгүүтгэх юм бол асуудал нь илүү нэмэгдээд мөнхийн шийтгэл рүү орж ирдэг. 이 아이도벨은 장차 이 땅에 오실 예수님과 관계되어서 누군가를 상징하는 누군가를 미리 보여주는 예표하는 그런 인물입니다. За энэ Ахитофелийн энэ одоо байдал нь болохоор чинь ирээдүйд эзэн нэг ирэх үед те
Одоо эзнийг ирэх үед харуулах хэн нэг нэгнээс одоо төлөөлсөн нэгэн дүүрэ гэж үзэж байна. 예수님을 배신하고 어, 스스로 목숨을 끊은 가룟 유다에 대한 상징적인 인물이죠. Өөрөөр энэ юу гэхээр хожим нөгөө нэг эзэн Есүс ирээд шагнастай болох үед тэр дунд нэг байсан те одоо өөрөөр хэлбэл Скарити Юдас байсан. Юдас бас яг ийм үйлдэлийг хийжсэн. 아주 가까이 가장 가까이 있는 사람이 자기를 배신한 거에 대해서 시편에 그 말씀이 있습니다. За тэгээд дуулал номыг харах юм бол тийм байж байгаа. Хамгийн дотны хүн нь хамгийн ингээд нөө өөрөөс нь уруудаг талаар агуулга дуулал дээр байж байгаа. 시편 41편 9절 누가 한번 읽어 주십시오. За дуулал номны 41-ийн 9-ийг хэн нэг уншиж өгөх үү? Recording in progress. За дуулал номын 41-ийн 9-ийг хэн нэг уншиж өгөөрэй. За би уншия. Энэ нь тэр нэгэн болсноос үзэхгүй мөнхөд амьдрахын тулд юм. 아멘. Амен. 여기에 그 발을 그 발꿈치를 들었다라는 것은 대항하고 이렇게 공격하는 걸 말하는 겁니다. 네, 잠시만요. Байгаалагч та 41-ийн 9-ийг уншиж штэ. 네, арай өөр уншиж. 잠시만요. 좀 잘못 읽으셨어요. 41장 9절인데. 네. 그분이 잘못 찾으셔가지고. 예, 다른 분 다시 한번 읽어. Jesus гаргачих. 아, Миний итгэдэг дотны найз миний талхыг идэж байсан нэгэн миний эсрэг өцгийгөө өргөв. 아멘. 아멘. 네. 아멘. 그 다윗이 신뢰했던 사람이 다윗에 대해서 발꿈치를 들고 대항했다라는 구절이죠. Өөрөөр хэлбэл Давидын итгэн найдажсэн нэг нь тий Давид руу өсгийгөө өрсөн талаар энэ агуулга гарч ирж байна тий. Тийм байна. 아이도벨을 다윗이 신뢰했기 때문에 모사를 삼은 거 아닙니까? Өөрөөр хэлбэл одоо нөгөө нэг Ахитофелийг бас энэ дэр хэлсэн байгаа тий. 근데 신뢰하는 자를 배신한다는 게 굉장히 그것이 사람에 대한 큰 잘못입니다. За өөрт нь итгэж байгаа хүний итгэлийг нь алдаад өөрийнх нь нөгөө тэр тухайн хүний урамгийг хугасан гэдэг маш одоо энэ хүн асуудалтай. 예수님과 가룟 유다의 관계도 그런 관계인 거예요. Эзэн Есүс болон Скарити Юдагийн одоо холбооч гэсэн байна. Яг тийм байсан. 예수님께서 가룟 유다를 신뢰하셨다라는 증거가 무엇일까요? Эзэн Есүс Скарити Юдаст итгэжсэн гэсэн одоо баримтууд байдаг. Тэдний нэг нь юу хэлээ? 그것은 바로 그 재정, 그러니까 헌금 들어온 이 돈을 맡아 관리하는 일을 맡겼다라는 것이 그걸 관리하는 일을 맡겼다라는 것이 그만큼 신뢰했다라는 거죠. Тэгээ тэрний нэг жишээ нь болохоор чинь Скарити Юдаст нөгөө одоо өргөлийн уутыг хариуцуулсан байсан тий. Тэгээ одоо тэр нөгөө нэг орж ирж нэг талаараа одоогийн бол санхүүгээ Юдаст хариуцуулдаг байсан. 그래서 그 자기 신뢰한 스승을 배신하는 일을 가룟 유다가 했다라는 겁니다. Тэр нөгөө харин өөрт нь одоо тэгж итгэл хүлээлгээд тэгээ өөрт нь найдаж ирсэн тэр багшигаа Юдас ингээд одоо багшаасаа урвсан гэсэн утгатай тийм. 그 지금 읽은 시편 말씀을 요한복음이 그것을 다시 인용하고 있습니다. За саяны уншсан дуулал 41-ийн 9-р ишлэлийг болохоор Иохан номон дээр дахиад одоо энэ дээр дахиад иш татсан байгаа. 요한복음 13장 18절 누가 읽어 주십시오. За хэдүүлээ. За ихэн нэг нь Иохан 13-ын 18-ыг уншиж өгөх үү? Иохан 13-18. Би та нарын бүгдийг чинь тухай яриаггүй сонгосон нэгнээ би мэднэ. Харин энэ миний талхыг идэгч нь миний эсрэг
өсгийгөө өргөв гэж бичигдсэн судрыг биелүүлэхийн тулд юм. 아멘. 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 그래서 가룟 유다가 행한 일은 바로 여기 시편의 말씀을 이루게 하는 성경대로 이루어진 그런 일이라고 했고요. Мгм. За энэ дээр болохоор Юдасын хийсэн энэ үйлдэл болохоор дуулал номны Библийн дагуу бичигдсэний дагуу хийх тэр ингэ болсон гэдэг хэлж өгсөн. 그래서 시편에 있는 이 말씀이 바로 아이도벨에 관한 말씀인 것이 분명히 맞습니다. Тэгээд ялангуяа дуулал ном дээр байгаа энэ одоо агуулгач гэсэндээ Ахитофелийн талаарх агуулга гэдэг бас ингэ хэлж өгч байгаа. 또 마지막 죽는 모습도 가룟 유다와 아이도벨의 그 모습이 같은 거죠. Тэгээд энэ Ахитофелийн өмнө өгч байгаа байдал болохоор Скарати Юдастай яг ижилхэн ингээд арга замаар одоо өөрийгөө харуулсан. 마태복음 27장 5절에 보면은요. Матай 25-ын 5-ыг харах юм бол 유다가 자기가 받은 은을 그 돈을 성소에 던져놓고 자기는 가서 성소에 던져놓고 자기는 그 목을 메어 죽었다는 그 기록이 그 구절입니다. За энэ дээр Юдас мөнгөн зоосыг сүм дотор чулуудаад зайлан явж өөрийгөө дүүжилжээ гэсэн 27-гийн 5 дээр Матай. 스스로 목숨을 끊었다라는 것이 하나님께 용서받지 못하는 결정적인 그 잘못입니다. Тэгээ өөрийнхөө амийг өөрөө хүрнэ гэдэг бол эзнээс яагаад ч өөрчлөлт хүлээж авахааргүй тийм ийм буруу хүлдэл байгаа. 만약에 아이도벨이 죽지 않고 다윗에게 가서 철저히 뉘우치고 회개했다면 어떻게 됐을까요? Хэрвээ магадгүй Ахитофел ингэж өөрийгөө хорлохгүйгээр Давид дээр очиод тийм одоо уучлалтгүйгээд тийм Давидаас өршөөл ирсэн бол яах байсан болоо? 다윗은 자기 죄를 뉘우치는 자를 절대 죽이지 않습니다. Тэгээ Давид хаан бол өөрийнхөө буруу хүлээн зөвшөөрч байгааг нь хизээч ингэ хэлсэн. 뉘우치고 돌아오기를 기다리고 있는 거죠. Харин тэр яадаг гэхээр харин ч бүр ингэ за хүрээд ирээсэ буруугаа хүлээгээд хүрээд ирээсэ гэж ингэ хүлээдэг нэг юм. 아이도벨보다 더 큰 죄를 지은 압살롬조차 뉘우치고 돌아오기를 기다리는 아버지 아닙니까? Тэр бүр Ахитофел төдийгүй Ахитофелоос илүү том одоо асуудлыг Давидэд үүсгэсэн өөрийнхөө хүү Абсаломыг хүртэл буцаад ирээсэ гэдэг нь хүлээж байгаа аавын сэтгэлтэй хүн шүү дээ тий Давид хаан бол 모든 인생들에 대해서 모든 죄인들에 대해서 하나님은 다 그와 같은 마음을 가지고 계시는 거예요. бидний эзэн бурхан ч гэсэн бас энэ Давид шиг ийм сэтгэлээд ингээд сэтгэлтэй нэг юм байдаг. Бүх гэмтнүүд өөрлөн хүрээд ирээсэ гэж хүлээдэг. 가룟 유다 역시 마찬가지로 하나님 앞에 예수님께 뉘우치지 않았기 때문에 회개할 기회를 얻지 못했던 거죠. Тэгээ Давид Скарати Юдас ч гэсэн бас яг өөрөө шийдсэн тий өөрөө шийдсэн солиод яаж юм гэхээр юг өөрийнхөө амийг юу төснөөсөө болоод уучлалт авах тэр зайгаан өөртөө үлдээгээгүй. Тэг боломжоо өөр ингээ хаацсан. 가룟 유다의 마지막이 얼마나 비참했는지를 다른 성경이 또 말씀합니다. Юдасын боёо Скарати Юдасын түүний төгсгөлийн талаар дахиад өөр Библиэлд бас бичсэн байдаг. 복음서에 기록되어 있지 않는 내용이 사도행전 1장에 기록되어 있는데요. За тэгээд Үйлс номны 1-р бүлэг дээр бичигдсэн байгаа. 밧줄을 줄에 목을 메고 매달렸는데 그 줄이 끊어져서 밑으로 떨어졌다라는 그 기록이 있죠. Тэр ингээд нөгөө юг олсоо хүзүүнд ингээд хийсэн чинь олсон тасарсан гэсэн ийм агуулга бас байгаа. 그래서 1장 몇 절인가요? 1장 18절입니다. Үйлс номны 1-ийн 18 дээр байгаа гэж. 떨어지고 나서 배가 터져서 배 안에 있는 창자가 밖으로 나왔다라는 그 기록이 있습니다. Тэрээр энэ дээр ингэж тэрээр зүй бусын төлөөсөнд авсан газраа төрүүлгээ хараач унан хэвлийгээ ярьж гэдэс дотор нь сувжээ гэсэн. 이런 일이 일어난 것은 하나님의 진노하시는 마음, 하나님의 분노의 마음을
이렇게 하나님께서 알리시는 겁니다. тэрээр ингээд одоо түүний байдал нь те ингээ харах юм бол эзнээс ингээд авч байгаа шийтгэл те эзний уур хилэн ингээд одоо хамт байсан гэдэг нь ингээ харагдаж болтой. 스스로 목숨을 끊는 일이 얼마나 그것이 자기에게 해가 되는지를 하나님이 후대에 알리시는 거죠. Тэ ялангуяа өөрийн ам гэдэг зүйл дээр өөрө дур мэдээ ингээд таслахыг орлож байгаа ийм зүйлүүд дээр эцэн хичнээн нэг хэлхэндэг гэдэг бид дараагийн үеүүдэд бас ингээд харуулж өгч яаж ойлгож байна. 그래서 이 모든 인생들은 아무리 절망 가운데 있다 할지라도 두 가지만 생각하시면 됩니다. Тэгээ бүх хүмүүст одоо гутрал гэдэг зүйл ингээд байдаг. Гэтэ тэр донд хоёр зүйлийг санах хэрэгтэй. 어떤 죄라도 하나님은 모두 용서하신다. Нэгдүгürt нь болохоор чинь хичнээн ямар ч гэм байсан гэсэн эзэн бурхан уучлах чадaltaй гэдгийг санах хэрэгтэй. 어떤 난관과 어려움도 하나님은 해결해 주신다. За хоёрдугаарт нь болохоор ямар ч хэцүү зүйл байсан бурхан шийдэх чадaltaй гэдгийг санах хэрэгтэй. 우리가 회개하고 우리가 원하는 바를 간구하는 것이 모든 절망으로부터 빠져나오는 유일한 방법입니다. Тэгээ энэ дунд болохоор хамгийн чухал арга ямар арга вэ гэх юм бол гимшээд залбирах арга. Энэ арга бол маш асуудлуудыг ингээд шийдэх боломжийг гарц гэж ойлгох хэрэгтэй. 혹시 그 들어오신 분 추가로 없죠? 추가로요? 예, 지금 나중에 들어오신 분 없죠? 여기 출석. 없는 것 같아요, 선생님. 없죠? 남질만 씨가 따로 들어오신 것 같아요. 저번에 그 호슬랭이랑 같이 듣고 있었거든요. 예. 예. 그래서 따로 돼 있군요. 예. 알겠습니다. 만화 웃어 봐 볼까? 이어지는 예. 네. 그 진행하면 되죠? 네네. 예, 이어지는 구절 24절부터 26절까지입니다. 네. 자, дараагийн хөтлөг бүлэг рүү орох гэж байна. 2-р Самуэль 17-гийн 24절부터 26절 гэсэн. 예, 26절. 24-өөс 26 дугаар ишлэл. 먼저 읽어 주시고요. 네. За би 24-өөс 26-ыг уншиж өгье. Энэ дээр өгч хэлэхээр тэгээд Давид Маханаимд ирлээ. Абсалом болон түүнтэй хамт байсан Израилийн хүмүүс бүгд Йордан голыг атлав. Абсалом Йобын оронд Амасаг цэргийн удирдагчаар томилсон байлаа. Амаса Йобын ах Зеруягийн дүү Дахашийн охин Абигаилтай гэрлсэн Итра хэмээгч Израиль хүний хөвгүүн байв. Ингээд Израиль болон Абсалом Гилеадын нутагт хоорогнон буваа. 아멘. 아멘. 여기에 대한 그 요점은 6번째 그 6번이고요. За одоо энэ 6 дугаар сэдв. Ben 6 дугаар гарчих. 다윗이 피신한 후에 압살롬이 진을 침입니다. 다윗이 피신한 후에 압살롬이 진을 침. 후에 압살롬이 진을 침. 진이라는 건 이제 그 전쟁하기 앞서서 이렇게 자리를 잡고 전쟁할 준비를 하는 걸 이제 진을 친다고 그러는 건데 그 내용 아시겠죠? 이렇게 진 치는 거. 예. За энэ 6 дугаар сэдвийн гарчны үгээр за Давидыг зутаасны дараа тэгээ Абсалом араас нь одоо мөрдөхөр зөксөн гэсэн юм гарчтай. 다윗이 피신해 간 곳은 마하나임이라는 곳으로 피신을 해 간 거예요. За Давид болохоор байсан газараас зүгтайгаа таашаа очсон гэхээр Маханаим гэдэг газар руу очсон байгаа тийм. 그럼 거기 피신한 지명을 적어 놓으신 그 이유가 있습니다. За ингээд энэ дээр Давидын очсон газрыг хэн талаар буюу цутаад очсон газрын нэрийг бичсэн нь бас утга учиртай. Ямар газар очсон гэдгийг. 모든 지명과 임명에는 그 문장 안에서 그 구절 안에서 교훈의 뜻을 갖고 있어요.
За энэ дэр одоо гарч байгаа Библиэлд гарч байгаа харах юм бол альва нөгөө нэрүүд байгаа шүү дээ тийм ээ. Газрын нэрч байна уу, хүний нэрч байна уу. Тэдгээр нэрүүдийг ингэж бичсэн л гэж ивэл тэр болгоны цаана утга учир байгаа гэж үздэг. 마하나임이라는 이 장소는 야곱이 자기 아버지 집으로 가다가 하나님의 천사의 그 군대, 음. 하나님의 하늘 군대를 본 곳이 마하나임이에요. 음. 아, 그 목소리 그 야곱이 그 라반에서 아버지 집으로 가려고 하다가요? 네, 그렇죠. 예. 라반의 집에 외삼촌의 집에서 아버지 음. 집으로 가는 길에 음. 천사를 만나는 그 큰 많은 무리의 천사를 만나는데 그게 하나님의 군대였다라는 거죠. 음. Энэ Маханаим гэдэг энэ газар болохоор Яаков нөгөө өөрийнхөө наагацсах Лабаныг байж агаад буцаад нөгөө аавынхаа гэр рүү явах замдаа Тэнгэр элчтэй таарч исэн байгаа байхгүй юу? Тэнгэр элчтэй буюу Бурхны дайчтай одоо таарч исэн тэр газар гинэ энэ Маханаим гэдэг газар. 9절 읽어보겠습니다. 창세기 32장 2절 읽어보겠습니다. За Эхлэл 32-ын 2 дээр харах юм бол энэ дэр байж байгаа. 32장 2절 말씀. 예. 네. Яаков тэднийг хармагцаа энэ бол Бурхны хуаран байна гэд тэр газрыг Маханаим гэж нэрлэвэ. Амен. 아멘. Эхлэл 32-ын 2 дээр байгаа юм. 다윗이 그것을 볼 때 한 가지를 깨닫게 됐습니다. Давид одоо энэ байдлыг одоо эн чинь ирсэн байгаа шүү дээ тийм ээ. Энэ Маханаим зүгтад ирсэн. Тэгээд тэрээр эн чинь эрэхтэй нэг зүйлийг ойлгосон гэж байгаа. 내가 지금 본 이 큰 무리는 하나님의 군대라는 걸 알았던 거죠. 아, 그 야곱이에요? 무슨? 야곱이 봤을 때. 아, 다윗 Яаков гэнэ. Яаков тэр олон одоо юу хараад юу лээ? Олон тэнгэр элч нарыг хараад юу гэсэн гэхээр энэ бол Бурхны хуаран байна гэж ингэ хэлсэн гэж. 내가 하나님의 말씀대로 뜻대로 내가 가라는 곳에 가니까 하나님이 군대를 보내서 나를 보호하시는구나. 그걸 안 거죠. Тэгээд Яаков юу ойлгосон гэхээр би Бурхны хүслийн дагуу яв гэсэн газар руу яв гэсэн замаар нь ингээд дуулууртаа явж байгаа учраас Бурхан намайг өөрийнхөө одоо дайчдаар хамгаалуулж байгаа юм байна гэдэг ойлгосон гэж. 하나님은 말씀대로 따르는 우리에게 우리 마음이 평안할 만한 증거를 주십니다. Тэгээ Бурхан бид ч бас ингээ эзний үгийн дагуу эзний хүслийн дагуу дуулууртаа явах үед амар тайвнаар ингээ шагнадаг сэтгэл зүрхийн. 결코 두려워하는 것을 원치 아니하시고 두려워하는 것은 믿음이 아니죠. Одоо ер нь бол яг ингээ харах юм бол хэрвээ дотор айдас байна гэх юм бол тэрний үгээр та зөв зам дээр явж гинэ гэдэг бодох хэрэгтэй буюу энэ бол айдастай л ах юм бол энэ итгэл биш гэдгийг бид санах хэрэгтэй. 근데 야곱이 더 가까이 자기 고향으로 가까이 가다가 두려운 마음이 들어왔죠. Тэгээ Давидын үед Яаковын үед яасан гэхээр уул нь анханасаа аавгаад гэрлөө буюу аавхаар нөгөө нутуураага буцаад явах замдаа тэр ингээ айдас эхлээд байсан тий дотор нь. 자기 형 에서가 400명의 군대를 이끌고 자기에게 오고 있다라는 것을 들었을 때 그때 두려운 마음이 들어왔던 겁니다. Тэгээ Яаков яагаад айсан гэхээр түүний ах Исав нь одоо Яаковыг тосох гээд ирэхдээ 400 хүнээ дагуулад ирж гэнэ гэдгийг сонсоод ингээ айсан байгаа эхлээд. 하나님은 두려워하지 않기를 원해서 하나님의 군대를 보여주셨는데 야곱은 왜 두려워했을까요? Тэгээ уул нь бол нэг одоо Бурхан яасан гэхээр өөрийнхөө хуарангтэй тэнгэр элч нарыг явуулаад түнтэй уулзлаад тэр ингээд одоо энэ Бурханы зам мөн байна гэж бодож байсан те. Гэхдээ тэрээр Исавыг сонсоод айсан гэж байгаа юм. Яагаад айсан болов Яаков? 하나님의 보호하심을 잠깐 그 눈에 보는 것 때문에 잊어버린 겁니다. Тэгээ Яаков болохоор одоо урд нь уулзчаад энэ яг Бурханы яхааргүй Бурханы хамгаалалт байна гэжсэн боловч тэрэн дээр анхаарлаа хандуулахгүйгээр бодит байдал дээр анхаарлаа хандуулад эхэлж. 에서의 군대가 더 강하겠습니까? 하나님의 군대가 더 강하겠습니까? Тэгээ яг үнэндээ одоо Бурханы харуулсан хуаран илүү хүчтэй болов эсвэл Исавын тэр Исавтай хамт ирж байгаа 400 хүн илүү хүчтэй болов? 하나님의 군대를 이길 수 있는 군대는 세상에 없죠. Тэгээ Бурханы одоо цэргүүдээ те
Бурхны тэр зэргүүдийг дийлэх хүчтэй зэрэг бол энэ дэлхий дээр байхгүй. 근데 자기가 본 것을 잊고 들은 말씀을 잊으면 다른 거에 의해서 우리 마음이 바뀌는 거예요. Гэхдээ хүн яадаг гэхээр хичнээн одоо ингээд нөгөө итгэл дотроо хамгаалтыг хараад ингэсэн ч гэсэндээ хүн өөрийнхөө яг нүдэрээ харж байгаа бодит зүйл юм уу эсвэл чихээрээ сонссон зүйлсүүдээр илүү ингээд нөгөө бодит одоо байдлаар дээр анхаарал ихтгэлээрээ ингээ итгэлээ алдаж эхэлдэг тохиолдол байдаг. 말씀으로 얻은 마음의 평안을 우리 눈에 보이는 현상들이 주변에 눈에 보이는 상황들이 그 마음을 바꿔놓을 때가 많습니다. Тэгээ би сэтгэлээрээ ингээд нэг эзний үг хүлээж аваад маш амар тайван авдаг гэсэндээ буцаагаад нэг бодит байдал руу анхаарал эхлэнгүүт нөгөө амар тайвны хүмүүс алдаад ингээд тэг ганхаж эхэлдэг. 예수님의 허락을 받고 말씀을 듣고 베드로가 무리를 걸어갔지 않습니까? За бид нэг жишийг саний гэвэл Петр ингээ усан дээгүүр алхдаг тий. 무리를 걸어갈 땐 두려움이 처음에 없었는데 왜 두려움이 생겼을까요? Тэгээ анхандаа эзэн Иесус руу Петр эзэн Иесус руу харж исэн болохоор та намайг өөрлөгөө очиж зөвшөөрөөч гэд ингээд зүгээр ингээ явдаг. Усан дээгүүр алхачаад тэгээ дараад нь гинтхэн айцтай автдаг тий. 바람이 부는 것과 파도가 치는 걸 볼 때 두려운 마음이 들어왔던 거죠. Гэтэ Петр яагаад айсан бэ? Айсан байдаг лээ гингут чинь тэрээр Есүсийг биш нөгөө нэг яг усан дээр явж байгаа болохоор салхилж байгаа салхих ирж байгаа давлгааг хараад ирсэн чинь тэр ингээ айдас автсан байдаг тий. 일단 하나님을 예수님을 믿을 때는 물에 빠지지 않았지만 두려워하니까 그것은 믿음이 아니기 때문에 다시 물에 빠졌던 겁니다. За тэрээр ингээ эхэндээ бол одоо хараад итгэлтэй байсан ч гэсэндээ сүүлрүүгээ бодит байдал буюу те тэрийг хараад ирслээрээ айдас давтаад ирсэн чинь нөгөө итгэлээсээ биш айцаараа хөглөөдөд ирэхлээрээ ус руу гэж живж хэлсэн гэж. 마하나임이라는 이 지명의 뜻은 하나님이 군대로 우리를 보호하신다라는 의미를 알려주시는 지명입니다. Тэгээд одоо идлээ буцаад Самуэль ном руу орё гэх юм бол Маханаимд Давид ирсэн гэсэн тийм Маханаим гэдэг газар бол Бурхны хуаран байсан газар буюу Бурхан өөрийнхөө хуарангаар өөрийнхөө цэргүүдээр хамгаална гэсэн ийм утгатай газар байсан. 다윗의 군대에 비해서 압살롬의 군대가 월등히 압도적으로 많았을 겁니다. Тэгээ яг бодит байдлыг харах юм бол мэдээч хэрэг Давидыг дагаж байгаа цэргүүдээс илүүгээр Абсаломын дагуулж яваа цэргүүд асар их байгаа. 그러나 그 다윗에게는 하나님의 군대가 함께하고 계심을 알려주시는 구절이 바로 이 구절입니다. Гэхдээ нүдээр бодит байдлыг харуул тийм боловч одоо яг үнэндээ эзэн бурхны цэргүүд ч гэсэндээ Давидыг хамгаалж байгаа гэдгийг одоо илэрхийлсэн газар тэрээр ингээ ирснээрээ энэ үгэн дотор бас биднэрт бас давхар ингээ хэлж өгч байгаа. 근데 반면에 압살롬은 요단으로 갔다고 그랬어요. За дараад нь цаашаа харах юм бол Абсаломын талаар юу гэсэлээрээ Абсалом Йордан руу гатлаваа гэж хэлсэн. 24 дээр үргэлжлүүлээд 많은 그 지명을 우리가 사용할 수 있는데 여러 지역을 거쳐 갔을 건데 하필이면 요단을 건넜다라는 말씀을 하신 이유가 있는 거죠. Тэгээ мэдээж хэрэг Абсалом бас араас нь хөөж яваагийн хувьд тэр маш олон газруудаар ингээд дайрч өнгөрч байгаа шүү дээ тийм ээ. Гэтэ тэр олон газруудаар дайрч өнгөрч байгаа байхад тэр дундаас нэгийг онцлоод буюу тэр ингээд Йордан гатлаваа гэж хэлсэн бас учиртай. 이 요르단이라는 이 말의 뜻은 내려간다라는 뜻입니다. 내려왔다는 뜻인가요, 선생님? 예, 내려간다라는 뜻입니다. 아하. За энэ Йордан гэдэг утгын нэрний утга нь болохоор буцаад ингээд бууж гинэ гэсэн утгатай үг гинэ. Йордан. 이 강의 흐름은 갈릴리 바다에서 사해 바다로 흐르는 그 강이 요르단 강인 거예요. 자, 서해 바다로 내려간 강인가요? 예, 사해 바다라고 해서 죽음의 바다. 예, 네네네. Энэ Йордан гол болохоор юу хаан зутгадаг гэхээр нэг мөксөн тэнгис гэж яддаг шүү дээ. Мөксөн тэнгисээр зутгадаг гэнэ Йордан гол. 그래서 사람을 물고기로 비유하면 살 수 있는 갈릴리에서 살지 못하는 죽음의 바다로
내려가고 있는 게 인간의 그 사람의 인생이라는 걸 말해주는 겁니다. Мгм. За хэдүүлээ жишээлх юм бол одоо энэ хүнийг загастай зөөрлөлөө гэх юм бол уул нь загас өөрөө хаашаа явах хэрэгтэй гэхээр мөсөн тэнгис рүү биш тий уул нь галил руу явах хэрэгтэй байхгүй тэр нэг одоо амьдрах амьд байх боломжтой тэр газар руугаа ингээд сэлэх хэрэгтэй. Гэтэ загас өөрөө ингээд нэг мөхөл рүү явж байгаа яг ижлэх ингэж ойлгож байна. Хүнийг загсаар төсөөлөх юм бол. 그 시간의 흐름에 따라서 Мгм. 모든 사람들은 다 죽음으로 가고 있는 인생들인 거죠. Тэгээ ер нь бол хүмүүс угаасаа цаг хугацааны дагуу болохоор чинь өөрсдөө ингээд тий хөл рүү ингээд урсаар л байгаа. 어, 거기 더하여서 우리의 마음이, 우리의 심령이 위로 올라가는 심령이 있고 내려가는 심령이 있습니다. За тэрнээс бас дахиад өөрөөр юу гэхээр биднээс сүнсэн дээр ярих юм бол бас тийм зүйл байдаг. Мөхөл рүү урсцаар байдаг сүнс байдаг. Эсрэгээр нь мөхлөөс амруу зүтгэсээр байгаа сүнснүүд бас байна. 하나님을 점점 성품을 우리의 마음이 하나님을 닮아가면 우리는 점점 위로 올라가는 그런 심령이 되는 거죠. Тэгээ бид нар ч гэсэндээ энэ амьдрал тэмцсээр л байгаа тий. Ухарсан ч гэсэндээ дахиж урагшлах гэж тэмцэж байгаа. Ялангуяа хүн яадаг гэхээр бурхантай адил болох гээд хичээгээ тэмцэх тусам яадаг гэхээр амруу ингэ тэмүүлж идэг. 그러나 반대로 우리의 마음이 성품이 하나님을 닮지 않고 더 안 좋아지고 더 망가지고 더 악해지면 그러면 영원한 죽음으로 점점 내려가고 있는 겁니다. Тэгээ эсэргээрээ бид нар яадаг гэхээр би бурхны дуурайхад хичээхгүй тэмцэхгүй ингээд байгаад хэрвээ байгаад байх юм блэ тэгэхээр ухарсаар байдаг уршаа одоо аршаана юу руу ухрах вэ гэхээр илүү ингээд мууддаг өмнөхөөсөө илүү ингээд тэ дорддог тэ ингээд өөрчлөгддөг ингээд ухарсаар л байдаг. 성경에 기록되어 있는 수많은 올라간다라는 표현들은 우리의 심령이 하나님을 향해 점점 가까이 간다라는 의미를 다 담고 있는 구절들입니다. За Библиэр ингээд нэг тэр ингээд өгсөжээ гэдэг өгсөн талаарх юм мессежүүд ингээд олон байдаг. Тэр агуулгуудыг харах хөтлөөр яадаг лэр тэд нар дандаа эзэн бурхан руу ойрцсон тэгээ амруу ойрцсон гэсэн ийм агуулгуудыг ингээд ийм утгуудыг илэрхийлж идэг. 특별히 시편에 성전으로 올라가는 노래라는 그 제목이 붙은 그 시편 구절이 편들이 많이 있습니다. Ялангуяа нөгөө дуулал номыг харах юм бол тэрэн дээр болохоор эзний одоо өргөөрөө өгсөхдөө дуулах дуу гэсэн ийм утгатай мессежүүд их олон байгаа. 예를 들면 시편 120편이 그 예이죠. Дуулал 120 дугаар бүлгийг харуул бас яг энэ талаар байдаг. 그 말은 그냥 지대가 높은 그러니까 위 비탈길로 성전을 향해서 그냥 올라가는 거다라고만 생각을 할 수가 있습니다. Яг юм бид нар ингэж одоо тий за юу одоо эзний өргөө өндөрлөг газар байрлдаг юм байна. Тийм болохоор ингээ өгсөж байна гэж бид ингэж байгаа өгсөд явж байгаа юм байна гэж ойлгох тохиолдол байж болох юм. Хүмүүс ер нь 그것은 몸이 높은 데로 올라가는 걸 말씀하는 게 아니고 그 마음이 심령이 하나님을 간절히 찾아 올라가는 사람이 부르는 노래라는 의미가 있는 거죠. харин нөгөө талаар харах юм бол мэдээж хэрэг яг нэг би биеэрээ ингээ өндөрлөг газар руу өгсөж байна гэсэн утга бас байж болохчсон. Нөгөө тал нь юу гэхээр тэр хүн сүнсээрээ эзэн рүү ойртож байна, эзэн рүү өгсөж байна гэсэн утга. Амруу ойртож байна гэсэн утга бас байдаг. 또 예루살렘으로 올라간다는 그 표현, 그걸 적은 구절이 많이 있습니다. За бас харах юм бол Библиэр Иерусалим руу өгслөө гэсэн мессежүүд бас байдаг тий. 그것도 역시 하나님을 간절히 찾고 찾아 평강에 이르는 그 일을 하고 있다라는 것을 다 설명하는 구절이죠. За энэ гэсэндээ юу гэхээр эзэн бурхныг сэтгэлээрээ сүнсээрээ ингээд тууштайгаа хайгаад түүн рүү дөхөх гэж хичээж байна. Түүн рүү ойртож байна гэсэн утгаараа ингээд тэр дотор яадаг Иерусалим руу өгслөө гэдэг үг дотор явж байгаа. 성전으로 간다, 예루살렘으로 간다라는 말은 다 올라간다는 표현으로 기록되는 이유가 그것입니다. За тэгээд одоо нэг эзний өргөөд өгсөжээ, Иерусалим руу өгсөжээ гэдэг үгнүүд дотор байдаг. Өгсөжээ гэдэг утга нь болохоор сүнсээрээ тий эзэн рүү бурхнаа хайжээ гэсэн мессежүүд ингээ үргэлж хамтдаа явж байдаг. 마음이 그 하나님을 떠나서 예루살렘이 아닌 성전이 아닌 쪽으로 가면 그 내려가는 거죠.
Мгм. За тэгээ сэтгэл зүрхээрээ тэ сүнсээрээ эзнээс холдоод тэ эзнээс холдоод юунаас сүмээс холдлоо Иерусалимыг орхин явлаа тэгээд утгууд болохоор ч юутай холбоотой гэхээр дандаа яг тэрийг хэлдэг нэг сүнсээрээ эзнээс холдож байгаа Бурхнаа үл хэрэгс үл тоолоо гэсэн ийм утгууд авчдаг. 그러면은 우리 마음이 하나님을 떠나 세상으로 나가면 어떻게 될까요? Тэгвэл бид нэр сэтгэл зүрхээрээ Бурхнаа орхиод дэлхий рүү чиглээд ирэхлээр ямар болох вэ? 누가복음 10장 30절 한번 읽어 주십시오. За 10-аас 30 байж. 예. За нэг нь Лук номны 10-30-ыг уншчих уу? Лук 10-30. Лук 10-30. Есүс хариуд нь нэгэн хүн Иерусалимаас Ерехо орохоор явж байжээ. Тэр дээрэмчдийн дунд орчхож тэднийг нүцгэлэн зодоод амьтаа төдий орхиод явджээ. 아멘. Амен. 예루살렘을 떠나서 여리고로 내려가니까 강도를 만났습니다. За энэ дээр харах юм бол тэр хүн Иерусалимаас Ерехо орох замдаа дээрэмчтэй тааралцсан гэж хэлсэн тийм. 여기 대한 교훈은 하나님의 평강을 스스로 떠나면 사단이 와서 모든 걸 빼앗는다라는 의미가 있는 거죠. За энэ дээр агуулга болохоор чинь одоо хүн өөрийнхөө одоо зоргоор тий эзний оршуугаас холдох үед сатаг бүршээд тэр хүнийг ингээ бүх талаас нь зэгсэрдэг гэдгийг ингээ илэрхийлсэн агуулга гарч байгаа. 이걸 놓고 보면 압살롬이 어떤 길을 갔는지를 우리가 알 수 있는 겁니다. Тэгээ бид нэр энийг харж байгаад саяны агуулгатай ингээ уцалдуулаад Авсаломын талаар харах юм бол Абсалом ямар зам руу явж байгааг тэгээ харж болно. 하나님의 평강을 떠나서 자기가 고통받는 대로 스스로 내려가고 있다라는 것을 말씀하는 것입니다. За тэгээ Абсаломыг болохоор чи Йордан баталсан гэсэн тэгж хэлсэн утга нь болохоор тэрээр эзэн бурхны оршуугаас эсрэг зөрөө ингээд тэмүүлж байгаа учраас өөрөө амар тайвнаас ингээд холдож байна. Сүрэл рүү ингээд явж байна гэсэн утгыг илэрхийлж. 평강은 자기 노력으로 얻는 것이 아닙니다. Тэгээ амар тайван гэдэг зүйл болохоор хүн өөрөө хичээснээр олддог зүйл биш шүү. 평강 주시는 하나님을 마음으로 떠나면은 자기 어떤 노력으로도 평강을 얻을 수 없는 거예요. Тэгээ амар тайвныг өгөгчрөөс хүн өөрөө холдоод ирэхлээрээ холдоод өөрөөхөө өвчээр амар тайвныг олно гэвэл энэ шиг худлаа зүйл байхгүй. 또 여기 그 압살롬이 군대의 그 지휘관을 삼은 사람이 누군지 여기 기록되어 있는데요. За дараад нь энэ дэр харах юм бол Абсаломын цэргүүдийг удирдах байгаа хүний талаараас гарч байгаа тэ нэр нь. 이게 아마샤라는 사람은 압살롬과 이렇게 가까운 인척 관계에 있는 사람입니다. За энэ дээр гарч байгаа Амаса гэдэг хүн байж байгаа. Амаса болохоор чинь Абсаломтэй нэлээд ингээ ойрын одоо хүн байсан. 요압을 대신해서 아마샤로 군대 장관을 삼았다고 했는데요. За энэ дээр харах юм бол Абсалом эсвэл Йоабыг болоод Амасаг цэргийн одоо удирдагчаар томилсон гэж байгаа. 요압의 어머니와 아마샤의 어머니는 형제지간입니다. За харах юм бол энэ чи Йоб болон Амасаа болохоор чинь юу гэсэн те тодорхой хэмжээний садан төрлийн холбоо байгаа гэсэн. 가까운 그 친척이나 가족 관계를 할지라도 모두 다 같은 특징을 갖고 있는 게 아니죠. Тэгээ мэдээч хэрэг нэг одоо жишээлбэл хамаатнууд байл ингэдэгтэй хүний амьдрал хүн дээр ярих юм бол хамаатнууд байлаа гэд хоорондоо ижлэхэн байдаггүй те. 형이 유명 인사이고 언니가 유명한 사람이라고 그래서 동생들이 무조건 유명한 사람이 될 수는 없는 겁니다. Жишээлх юм бол одоо нэг гэр бүлийн те ах トゥ усыг авч үзэх юм бол ах нь алдартай хүн байгаад эгч нь бас алдартай хүн байлаг бол дүүн ч гэсэн алдартай байх хэрэгтэй гэсэн юм бас байхгүй тийм. 자기가 보기에 적합하다고 생각하는 사람을 임명한다고 그 사람이 일을 잘할 수 있는 건 아닌 거예요.
Өөрөө одоо юу гэдгийг за би энэ хүнийг ер нь гайгүй гэж бодож байна гэдэг ч юм уу шууд сонгочлаа гэхэд тухайн хүн нь тэглээ би гайгүй гэж бодож байгаа учраас гээд нөгөө хүн чинь тэр хүн чи сайн байх хэрэгтэй гээд нөгөө хүн сайн байдаг юм ч бас биш байгаа тий. 하나님께서 세워주시는 사람, 하나님께서 은사를 주신 사람만이 일을 감당할 수 있는 사람입니다. За энэ дээр харах юм бол бурхан альва зүйл дээр бурхан өөрөө тэр хүнийг томилж өгөх үед яадаг гэхээр тэр хүнээр дамжуулаад бурхан өөрөө тэр хүнд хүчийг өгөөд ингээ сайн юм хийлэгдэг альва зүйлээ. 그래서 이 아마샤는 요압만큼의 일을 감당할 수 있는 사람이 아닙니다. Гэхдээ одоо энэ дээр болохоор одоо Абсаломын сонгож өгсөн Йобор сольсон Амасаг болохоор одоо тийм сайн хүн бол биш байсан. 역대상 2장 16절부터 17절 적어 놓으시고요. За 16 2장 юу? 2장. 2장 16절부터 17절. За шаштрын 1-р шаштар 2-ын 16 17-ыг та тэмдэглэж байгаарай. 거기에 요압의 어머니와 아마시아의 어머니가 자매, 언니, 동생 지간이라는 것을 기록해 놨습니다. За энэ дээр харах юм бол нэг Йобын ээж болон Амасагийн ээжүүд нь эгч дүүс гэдгийг хэмжээ тэмдэглэсэн байгаа. 요압은 그동안에 많은 공을 세운 사람이에요. За тэгэхээр 죄송해요. 무슨 공은 뭐라 하시는 거죠? 많은 그 전쟁에서 이긴 네. 업적이 있는 사람입니다. 성공구나. 아하. Йов의 хувьд болохоор чинь маш олон нөгөө дайн тулаанд амжилттай тулалдсан ийм хүн байгаа тий. 그러나 여기 아마샤는 어떤 한 일이 기록되어 있지 않아요. Тэгээ яг Библийг харах юм бол Амасагийн талаар болохоор ямар нэгэн ийм одоо тэмдэглэсэн зүйл бол байхгүй ийм хүн байгаа. 그런데 친척이라고 같은 가까운 친척이라 임명한 것이 결정적인 압살롬의 실수였던 겁니다. За зүгээр нэг Амасагийн талаар юу гэвэл хамаатан л гэж бичигдсэн байгаа. Тэгэхээр харин Абсалом болохоор тийм одоо Йовыг Амасагаар ингээд солисон гэдэг нь өөрөө бас ингээд буруудаад явж байгаагийн бас нэг илэрэл байгаа гэсэн. 그리고 압살롬이 그 진을 아까 어디까지 26절까지 읽었죠? 네. 26절까지. 압살롬이 이제 자기가 전쟁하기 위해서 진을 쳤다라는 구절이 26절인데요. 26 진을 쳤다는 건가요? 26절이요, 목사님? 예, 26절에 진을 쳤다라는 말씀이 있죠. 아, 네네네네. 예. 아하. За энэ дээр болохоор 26-г харах юм бол Абсалом тэр одоо нутаглан буусан гэж гарсан тийм. 압살롬이 하는 모든 행동들은 후대에 가서 하나님의 뜻을 거역한 자가 어떤 일을 겪는지에 대한 그 교훈을 후대 주는 일로 기록될 겁니다. За тэгээ харах юм бол Абсаломын хийж байгаа үйлдэлийг харах юм бол Бурханаас холдоод ирсэн хүмүүс ингээд үйлдэл яаж буруутдаг талаар ингээд даалгачаа та микрофоноо дарч. За тэгэхээр эндээс сэтлэг юу харах вэ гэхээр Абсаломоос бид юу харах вэ гэхээр Бурханаас холдоод ирэхлээр хүн үйлдэл болгон дээр дандаа ингээд бурууддаг сонголт болгоно дандаа ингээд өөрийнхөө эсрэг гэдэг гэдгийг харж болно. 이어서 27절부터 다시 보겠습니다. Наацаашаа нэрлээ 27 дугаар ишлэлээс дахиад харъя. 27절부터 29절까지 좀 읽어 주십시오. 네. За би 27 2 дугаар Самуэль 17-гийн 27-оос 29 уншиж чинь. Давидыг Маханаимд ирэхэд Раббагийн Амноны хөвгүүдээс Нахашин хөвгүн Шоби Лодибарын Аммиелийн хөвгүн Махир Рогелимийн Гилиад хүн Барзиллай нар ор дэвсгэр аяг вар буудай арвай гурил шар будаа шош зармаг хуурсан тарья зүгийн бал цөцгий хонь бяслаг зэргийг Давид болон түүнтэй хамт явагчдын хүнсэнд авч ирэв.
Ирэв. Учир нь тэд ард олныг цөлд өлсөж ядран цангаж буй хэмээн боджээ. 아멘. Мгм. 여기에 그 내용은 일곱 번째 그 번호고요. 7번. Мгм. 두 사람이 다윗을 음식으로 도움. Мгм. За энэ болохоор одоо 7 дахь сэдв рүү орж байгаа. Хоёр хүн Давидэд хүнсээр тусалсан нь гэсэн юм сэдв байна. 7 дахь сэдв. 다윗에게 선을 베푸는 사람이 두 사람이 여기 기록으로 나옵니다. За энэ агуулгыг харах юм бол Давид хаанд одоо зөвөр тий сайнаар тусалсан хоёр хүний талаар гарч байгаа. 여기 첫 번째 그 이름은 사람은 여기 그 족속이 암몬 족속 사람이에요. Мгм. За эхнийх нь болохоор чинь эхний тусалсан хүн болохоор чинь Аммоны одоо хүн байгаа тий Аммон хүн байсан. 암몬 족속은 한때는 이스라엘과 적대 관계에 있었던 전쟁했었던 일이 있는 그런 나라입니다. Энэ Аммон гэж бичсэн болохоор Аммончууд чинь нэгэн үед Израильчуудтай үргэлж дайцжсэн тэр одоо үндэстэн байгаа тий одоо хүмүүс байгаа. 또 국가가 다르고 민족이 다르기 때문에 언제나 그 적대감이나 아니면 시기심을 갖고 있을 수가 있는 건데요. За тэдний энэ Аммончууд болохоор чинь мэдээж хэрэг өөр улсын тий бас өөр овгийн ийм хүмүүс учраас хүмүүс байгаа нэг талаараа. 적이라고 여길 만한 그런 그 상대 다른 나라의 왕을 왜 도와줬을까요? Тэгээ мэдээж хэрэг Аммон болохоор чи Израилийн хувьд дайсан гэж хэлэгддэг гэсэн ийм хүмүүс шүү дээ тий. Гэтэл энэ дайсан гэж хэлэгдэж байгаа хүн нь буюу одоо Аммон хүн яагаад эсрэг талынхаа одоо хаанд туслах гэж байгаа болоо? 그것은 다윗이 베푼 그 선한 통치, 다윗이 선한 그 통치를 한 거에 대해서 거기에 대해서 영향을 받은 거죠. За энд юутай холбоотой гэхээр Давид хааны одоо удирдах ийсэн те зөв удирдамжийн тэд нар ингээд хүлээн зөвшөөрсөн ойлгосон учраас гэсэн. 하나님의 통치를 받다 보니까 거기에 대해서 감사하는 마음과 존경하는 마음을 갖게 된 겁니다. За бурхан дотор бурхантай хамт ингээ хаанчилж удирдах үед байдаг гэхээр энэ дундаас зөвийг нь бас ингээ те зөв нь ингээ харагдсан гэсэн үг. 특히 여기 이 소비라는 사람은 누구의 아들이라고 기록되어 있습니까? За энэ дээр харах юм бол энэ Шобиг хэний хөвгүн гэсэн бэ? 나하스의 아들이라고 돼 있어요. Энэ дээр Нахашийн хөвгүн Шоби гэж байгаа. 나하스는 어떤 사람인가 하면은 암몬 왕입니다. Энэ Нахаш гэж хэлсэн байгаа шүү дээ. Энэ болохоор чинь Аммоны хаан гинэ. Аммоны хаан. 근데 이 암몬 왕 나하스는 다윗을 존경했던 사람인 거예요. Тэгээ Нахаш болохоор чинь Аммоны хаан боловч Давидыг хүндэлдэг хүн байсан гэдгийг харж байна. 한때는 이스라엘을 공격해왔던 때가 있지만 하나님이 함께 하시는 나라인 걸 안 이후에는 다윗에게 철저하게 복종했죠. Мэдээж хэрэг нэгэн үед хоорондоо дайлтжсэн ийм улсууд шүү дээ тий. Израиль Аммон хоёр бол гэхдээ одоо Давидыг бурхантай хамт ингээд явж байгаа хүмүүс ямар өөр байдаг гэдэг тэд нэг ингээ ойлгосон учраас одоо яаж нэглээрээ түүнийг ингээ хүндэлж байгаа гэсэн. 그러니까 다윗에게 잘 협력하고 자기도 잘 좋은 통치를 받았던 겁니다. Тэгснээрээ яасан гэхээр Давидтэй маш нэг одоо хамтраад тий бас нэг хамтрахыг ингээ хүссэн гэж байгаа. 그래서 이 암몬 왕에게 고마운 마음을 갖고 있었기 때문에 나하스가 죽을 때 다윗이 조문사절을 보낸 거죠. 그래. 나중에요, 목사님? 예, 나중에 나하스가 죽었을 때 다윗이 사람을 보낸 것도 그 아하스에 대한 존경하는 마음을 그렇게 표현한 거죠. Тэгээ энэ дараад нь яасан гэхээр ямар ч хоорондоо ингээд
нэгэн үед өсдөнгүүд байсан одоо дайсангууд байсан Аммон Израилийн хаадууд те хоорондоо ингээд нэг харилцан би нэг хүндэлсэн гэж аахгүй. Дараад нь яасан гэхээр энэ Нахаш гэдэг хаан нас орох үед Давид хаан одоо манайхаар бол имний илэрхийлээд хүн бас явуулж ирсэн гинэ. 나하스의 죽음에 대해서 다시 한 행동은 사무엘하 10장 2절에 기록되어 있습니다. Аа. Энэ 2-р Самуэль дээр 2-р Самуэль 12-р эшлэл дээр болохоор тэр талаар байгаа гэж Нахашиг нас ороход Давид ингээ хүн илгээжсэн талаар энэ дээр бичээстэй байгаа. 12 дээр 2-р Самуэль. 아무 도와줄 이유가 없는 다른 민족 이방 나라 사람이 도와주었다라는 것은 그만큼 하나님의 선한 영향이 이방 나라까지 미쳤다라는 의미가 있는 겁니다. Тэгээ мэдээж хэрэг нэг харь хүмүүстэй туслах шаардлага байхгүй. Ийм хүмүүст ингээд тусламжийн гараа сунгаад үйлчилж өгсөн гэвэл энэ юутад холбоотой гэхээр энэ яхааргүй зөвхт нэгний хийдэг үйлс гэдэг ингээд харуулж ирсэн ийм үйлдэл байсан. 복음의 능력은 나를 대적하는 사람들을 나를 돕는 사람으로 바꿔놓는 능력이 있는 겁니다. Тэгээ сайн мэдээний хүч гэдэг бол надад өсрөгчөөсөн хүмүүсийг буцаагаад би ингээд надад тусалж болох хуйцаар ингээд хүмүүс ингээд болгодог нь энэ бол сайн мэдээний хүчтэй байдаг. 할 수 있으면 모든 사람과 평화라는 말씀이 어떤 말씀인지 우리가 이해하셔야 됩니다. Тэгээ бид нэр одоо тэгээд болж өгвөл бүх хүнтэй эвтэй байх хэрэгтэй гэдэг ийм агуулга байдаг те. Энэ агуулгын талаар бид нар бас бодох юм бол энэ нь яг ямар агуулга хэлж байгаа гэдэг бас ухаарах боломжтой. 나의 노력으로 인간의 감정으로 잘해준다고 다 평화되는 게 아니죠. Хүн өөрийнхөө хүчээр, өөрийнхөө сэтгэлээр эсвэл нэг өөрийнхөө сэтгэл хөдлөлөөр бүх хүнтэй ингээд эвтэй байна гэж бол чадахгүй. 복음을 전하고 참된 믿음의 빛을 비추면 그러면 다 그 마음이 바뀌어져서 다 이렇게 화목하는 일이 생기게 됩니다. Харин бид нар яг гэхээр хүмүүст сайн мэдээ дамжуулаад тэр сайн мэдээний гэрлийг тусгах үед тэр тунд ингээд эв нэгдэл гэдэг зүйл үүсч эхэлдэг. 시간 좀 지나서 10분 쉬도록 하겠습니다. За хэдүүлээ түр 10 минут амарч чагаад дараа өргөжлүүлье. 다윗을 도운 사람 아까 제가 두 사람이라고 했는데 그 말이 잘못 나왔습니다. 세 사람입니다. За одоо хэдүүлээ харах юм бол 27-аас хэлж байгаа те 27-аас 29 дээр харах юм бол Давидд тусалсан 2 хүн гэж хэлсэн те пасторууд нь. Гэтэ 2 биш 3 хүн байгаа гэнэ. 3 хүн. 그래서 암몬 사람 나하스의 아들에 대해서 지금 설명을 했고요. Хэдүүлээ сая эхнийх нь болохоор чинь Аммон хүн Нахашийн хүүгийн талаар хамтдаа үзсэн те сая. 두 번째 여기 인물은 암미엘의 아들 마길이라고 이렇게 이름이 되어 있습니다. За хоёр дахь нь болохоор Аммиэлийн хүү Махир гэж байгаа. 로데발이라는 이 말은 그 지명 이름이고요. Энэ Лодебар гэдэг нь болохоор газрын нэр гэж байгаа. 이 마길이라는 사람은 이 다른 구절에 그 이름이 나오는 이름인 거예요. Энэ Махир гэдэг нь бол бас дахиад өөр газар нэр нь гарч ирсэн нэр байгаа. 여기 위에 그 사무엘하 9장에 9장 4절부터 5절에 그 이름이 있습니다. Ялангуяа 2-р Самуэль 9-ийн 4-өөс 5 дээр энэ Махирын талаараас гарч байгаа. 9장 4절부터 5절 누가 읽어 주십시오. За манайх нэг нь 2-р Самуэль 9-ийн 4-өөс 5-ыг уншчих уу. Хоёрдугаар Самуэль 9-ийн 4-өөс 5. За хаан түүнээс тэр хаан байна вэ гэж асуухад Зеба хаанд харагтун Лодеберт байдаг Амиэлийн хүү Махирын гэрт тэр байна гэж хариулав. 아멘. 5-ыг бас өгч. Тэгээд Давид хаан хүн илгээн Лодебараас Амиэлийн хүү Махирын гэрээс түүнийг авчруулав. 아멘. 여기
요나단의 아들 요나단의 아들 음. 무비보셋이라는 사람을 돌봐준 사람이 바로 여기 이 음. 마길이죠. Энэ махир одоо энэ дээр харах юм бол нөө Йонатаны хүү Мефибошетийг асарч исэн хүн байна те. 그러면은 왜 요나단의 아들을 돌봐주는지를 우리가 안다면 왜 다윗을 돕는지도 알 수 있는 겁니다. Бид нэр хэдүүлээ энэ махирын талаар энэ махир яагаад Йонатаны хүүс тусалсан болоо гэдгийг хэрэг мэдэх юм бол тэр бас яагаад Давидэд одоо тусалж байгаа талаараас ойлгох боломжтой. Ойлгож болно. 보통 사람들은 다윗을 위한다고 하면서 사울의 후손들을 괴롭히는 그런 일을 했었습니다. Ихэнх хүмүүс болохоор яасан гэхээр Давидын төлөөгээд Саулын одоо үр удмуудыг те үл тоож тэднийг ингэжсэн байгаа даа. 그런 일을 한 이유는 다윗의 속마음을 다윗이 뭘 원하는지를 몰랐던 거죠. Хүмүүс одоо би Саулын төлөө юм чи ингээд Давидын одоо бишээ би Давидын төлөө юм чи ингээд Саулын үр удамд ингээд удмыг үл тоож исэн хүмүүс болохоор яг үнэндээ Давидын сэтгэлийг нь мэдэхгүйсэн. Тэр юу хүсэж байгаа гэдгийг ойлгоогүй. 다윗은 결코 사울이나 그 남아있는 그 자손들을 미워하지 않았던 겁니다. Тэгээд Давид хаан болохоор Саул болон түүнээс үлдсэн тэр үр удмуудыг одоо одыг нь ерөөсөө үзэн ядаагүй байсан. 거기에 더하여서 여기 요나단의 아들은 당장은 좀 버림받은 것 같지만 반드시 다윗이 사랑하고 귀하게 여기는 걸로 알고 있었던 거예요. Гэхдээ харин яас гэхээр тухайн үедээ одоо тэр саяны Янатаны хүү болохоор түр зуртаа орхигдсон юм шиг байсан боловч гэхдээ тэрийг гэсэндээ мэдчихсэн гэсэн утгатай. 다윗이 귀하게 여길 만한 무비보셋을 잘 돌본 것은 진심으로 다윗을 존경한 그런 마음이었던 겁니다. Тэгэхээр одоо энэ махир болохоор чинь Мефибошетийг харин эсэргээр нөгөө бус хүмүүсээс эсэргээр нь те цаавуулын үр удмыг ингэ тусалж өгчөөсөн гэж. Туслаад ялангуяа Йонатаны хүүг хамгаалж ирсэн болохоор тэрээр Давидыг хүндэлдэг, Давидын сэтгэлийг мэдчихсэн хүн гэсэн утгатай. 다른 사람이 돌보지 않고 관심을 갖지 않는다 할지라도 우리가 그 사람을 귀히 여기고 잘 돌봐준다면 그를 사랑하는 하나님을 우리가 존경하는 것이 되는 거죠. Тэгээ бид нэр одоо магадгүй бусад хүмүүст ингээд нэг үл тоогдоод эсвэл бусад хүмүүс хүндлэхгүй байгаа тийм хүмүүсийг бид нэр хэрвээ тэр хүмүүсийг хараад одоо тодорхой хэмжээгээр тусалж өгөөд тэр хүмүүст ингээд тусламжийн гараад сунгаад үзүүлж байна гэх юм бол бид нэр яаж ихээр энэ бидний тэр хүмүүсийн одоо бурхан болсон бурханы сэтгэлийг бид нэр мэддэг хүмүүс байна гэсэн утгатай. 거기에 대한 보답을 우리가 나중에 반드시 하나님 앞에 받는 겁니다. Тэгээ дараад нь магадгүй өнөө маргааштай биш юм ба гэлээж гисэндээ харин би тусалснараа ирээдүйд эзнээс заавал тэрнийхээ төлөөсийг буюу шагналыг хүлээж авах болно гэдэг мэдээ. 이 마겔은 그 왕의 마음, 다윗의 마음을 잘 헤아리고 있었던 사람인 거예요. За тийм махир болохоор чинь энэ одоо Давидын сэтгэлийг те сайн мэдчихсэн хүн баг. 또 다윗에게 필요한 도움을 무엇이 필요한지를 알아서 그 필요한 도움을 준 사람입니다. Тэгээ бас тэрээр ясгалаарэ одоо харах юм бол Давидэд юу хэрэгтэйг мэдж байгаа те тэгээд түүнд яг хэрэгтэй зүйлсүүдийг авчирч өгсөн хүн баг. 우리도 이와 같은 마음으로 하나님이 뭘 원하시는지를 정확히 아는 게 그게 중요한 것이고요. Бид нар ч гэсэн бас яг үүнтэй адилхан одоо ийм сэтгэлээр буюу бурхан юу хүсдэг вэ гэдгийг мэддэг байх нь чухал байна. 하나님께서 원하시는 일을 우리가 이루어 드린다면 정말로 하나님 앞에 나중에 거기에 대한 상급을 받겠죠. Тэгээ мэдээж хэрэг бурханд хэрэгтэй зүйлсүүдийг бид нэр хийх үед дараад нь тэрснээс бас ингээд мэдээж хэрэг шагналыг бас авах байгаа. 왕이 지금 쫓기는 가운데 있고 전쟁을 앞두고 있기 때문에 먹을 것과 여러 가지 물건이 필요하다라는 것을 정확히 알고 이 도움을 준 겁니다. Тэгээ энэ одоо 2-р Самуэль номыг авах юм бол яаж вэ те хаан нөхцөл байдлыг маш сайн мэдж байгаа. Хаан одоо яг хөөгдсөн байдалд явж байгаа. Тэгээ бас ингээд те тэр ингээд дайны байдалд явж байгаа гэдэг мэдж байгаа учраас түүнд яг хэрэгтэй зүйлсүүд ингээд авчирч өгч байгаа те. 여기 세 번째 인물은
길라 사람 바실레인데요. За дараад нь болохоор 3 дахь хүн нь болохоор чинь Гилеад хүн Барзиллай гэж гарсан. 이 바실레가 어떤 인물인지는 여기 다른 구절에 사무엘하 19장에 그 기록이 있습니다. 19장 몇 절인가 юм бэ? 32절이요. 32절. За энэ Барзиллай ямар хүн бэ гэдгийг хэдлээ харахын тулд 2 дугаар Самуэль 19-ийн 32-ыг үзэх юм байна. 거부, 그러니까 상당한 부자였고 또 나이는 많은 그 늙은 사람이었던 거예요. За энэ дээр харах юм бол Барзиллай 80 настай их хөгшин хүн байв. Тэрээр их баян хүн байсан учраас Маханаймын байх зурн хааныг хүнсээр хангаж байлаа. 처음에는 많은 재물을 모았겠지만 나이가 늙다 보니까 모든 것이 헛되다라는 것을 이제 발견했겠죠. За одоо энэ магадгүй те их баян хүн байсан гэж байна шүү дээ тийм ээ. Тэр нас нь бас өндөр настай. Тэгээ тэр магадгүй залуудаа их зүйлийг хураасан л хүн байна л те. Одоо харин тэднийгээ буцаагаад ингээ өгч байгаа хүн байна. 그래서 육신의 만족을 위해서 돈을 쓰지 않고 하나님이 원하시는 일을 위해서 돈을 쓰려고 이렇게 했던 겁니다. Тэрээр тэгээ одоо нэг өөрийнхөө бие махбодын тэгээ төлөө хэрэглэнэ гэдэг ингээд хумаагүй харин Бурхны үйлсийн төлөө хэрэглэхийн тулд ингээд өгч байгаа юм. 꼭 나이가 많이 들진 않는다 할지라도 모든 부자는 다 가져야 할 마음이 있는 겁니다. За магадгүй нөгөө нэг хүмүүс бас за энэ хүн болохоор өндөр настай байж болно. Гэхдээ нас нь өндөр биш ч гэсэндээ олон ингээ баян хүмүүс байдаг тий. 디모데전서 6장 17절 누가 읽어주십시오. Тимоти Жонсо. 6장 17절. 1-р Тимот 6-гийн 17-ыг нь уншиж өгөөрэй. 1-р Тимот 6-гийн 17. Чи энэ үеийн ертөнцийн баячуудад хандан биеэ бүү таа. Эд хөрөнгөнийхөө тодорхойгүй байдалд найдвар бүү тавь. Харин биднийг баясаж зингэх бүх зүйлсээс элбэг хангадаг Бурханд найд хэмээн тушаа. Амен. 아멘. 재물에 소망을 두지 않고 또 세상 것에 소망을 두지 않고 오직 하나님께 소망을 두는 자가 복 있는 자이죠. Энэ дээр харна л те. Энэ дэлхийн зүйлс дээр биш, найдвараа биш харин эзэн бурханд найдвараа тавьж нэг нь ёроолтой гэдгийг л өгсөн те. 그럼 우리는 영원히 사라지지 않는 영원한 나의 것을 준비하는 자가 되는 것입니다. Тэгээ бид нар харин эзэн дээр найдвар тавьснараа устж агуу болохгүй мөнхийн тэр зүйлсүүд рүү одоо зүйлс дээр анхаарлаа хандуулж байгаа гэсэн үг байна те. 이 바르실레는 왕에게 어떤 대가도 바라지 않고 이 일을 했습니다. Тэгээ энэ Барсилла болохоор хаанд ямар нэгэн илүү нэмэлт одоо талц сандаар бүсэлт ингээд тавиагүй зүгээр тусалж өгсөн хаанд. 또 어떤 어려움이 그러니까 왕이 만약에 전쟁에 패한다면 자기들이 굉장히 그 어려움을 당할 수 있는 그런 그 상황입니다. Одоо яг энэ үед болохоор чинь нөгөө нэг хөөгд хаан Давид хаан хөөгдөж байгаа. Тэгээ хөөгдөж байгаа хаанд ингээд туслах юм бол ямар нэг асуудалд орох магадлалтай ийм үе байгаа шүү дээ. 그러나 하나님께서 지금 다윗과 함께하고 계심을 알았기 때문에 그 하나님을 위하는 마음으로 다윗을 도운 것입니다. Гэхдээ тэд нар яасан гэхээр Давид хичнээн хөөгдөж байгаа боловч бурхан Давидын талд байгаа гэдгийг ойлгосон учраас тэг бурханд үйлчилж байгаа сэтгэлээр ингээд тусалж өгч. 하나님을 위해서 하는 선행은 사람에게 대가를 바라지 않습니다. Тэг хүн одоо хэрэг хүн ингээд нөгөө би бурханд гэд ингээд үйлдээд бурханд үйлчлээ гэд бурханы төлөө гэд ингээд үйлдэх юм бол хүн хэрэг бурханы төлөө үйлдэх юм бол хинээс ч юу ч гэд найддаггүй. 그 보답을 하나님께 받기 때문에 사람이 하는 보답과는 비교가 안 되는 귀한 것을 하나님께 보답을 받는 거죠.
Тэгэд ягаад ч хинт ч юунд ч найддаг гэхээр Бурханаас угаасаа хариу маань ирнэ гэдгийг мэддэг учраас ингээд одоо хүмүүс рүү төшөөлдөггүй. 다윗이 전쟁에서 승리하고 돌아올 때 이 바르실레에게 뭔가 보답을 하려고 했습니다. Аа. За дараад нь бас Давид нэг юун дээр Давид дайнд ялчаад ингээд хурч ирэх үед ч гэсэндээ Барзилай бас Давидэд ингээд туслах гэсэн мөн. 근데 바르실레는 자기 육신의 즐거움을 위해 사는 사람이 아니기 때문에 어떤 보답도 원하지 않았죠. Тэгээ Давид хаан бас буцаад дараад нь ясаа гэхээр Барзилайд ингээд нэг одоо хариу өгөх гэсэн. Гэхдээ Барзилай хариу юу ч авах хүсээгүй гэж. 그럼 아무 보답도 받지 않고 그냥 지나가고 그냥 끝났을까요? Тэгвэл юу ч ингээд харилцан тусламж авахгүй, харилцаг хариу барихгүйгээр ингээд өнгөрсөн гэж бодож байна уу? 열왕기상 2장 7절에 보시면은요. Кизан. Кизан чилж байна. 예, Нэгдүгээр хаад 2-7 харах юм бол 거기에 다윗이 그 죽기 전에 솔로몬에게 당부한 말씀이 나옵니다. тэн дээр нэгдүгээр хаад дээр харах юм бол Давид одоо нас орохынхаа өмнө Соломонд ингээд захиасан талаар гарч байгаа. 내가 갚지 못한 은혜를 내가 갚아라라고 이렇게 얘기하는데요. Би хариулж чадаагүй тэр одоо ачийг чи хариулаарай гэж гарч байгаа. 내가 쫓길 때 어려울 때 도왔던 그 바르실레의 아들들에게 은총을 베풀어라고 솔로몬에게 부탁을 했죠. 읽어야 될까요, 목사님? 제가 여기서? 예, 읽어 주십시오. 예. За эндээс би уншиж өгье. Нэгдүгээр хаад 2-7 дээр харин Гилеад хүн Барзилайн хөвгүүдэд инрэл хайр үзүүлэн тэднийг ширээнд чинь хоололдог хүмүүс байлаг. Учир нь намайг Абсалом ахаас чинь зугтаж байсан үед тэд намайг тосож ирсэн юм аа. 아멘. 아멘. 그러면 바르실레가 보답을 받지 않았지만 그 솔로몬을 통해서 그 아들들에게 보상이 주어진 거죠. Тэгээ тухайн үед нөө Барзилайд Давид хаан тэгээ хариу барих гэсэн чинь Барзилай түүнийг аваагүй. Гэтэ тэгээд ингээд юу ч болоогүй өнгөрсөн зүйл бол биш байгаа. Яагаад гэхээр Барзилай одоо хариу болгож ингээд тус аваагүй ч гэсэндээ дараад нь Давид хаан түүний үр хөвгтүүдэд ингээд түүний үзүүлсэн инэрлэг ингээд үзүүлэхээр болсон. 우리가 행한 선한 행위가 이 땅에서 보상을 받지 못하면 영원한 천국에서 더 가치 있는 걸로 받게 됩니다. Бид нэр ч гэсэндээ энэ дэлхийд амьдарч байгаа хугацаанд янз бүрийн одоо инэрл үзүүлээд сайн зүйлүүд хийж жагаад магадгүй энэ дэлхий дээр тэрнийхээ хариултыг авч чадахгүй өнгөрлөө гэхэд өнгөрч болно л доо. Тэгэх юм бол ирэх юм дээр тийм эзний хажууд очих үед тэнд илүү их хүндлэлийг авах болно гэж хэлсэн. 또 내가 받지 못해도 나의 자녀들이 그 보답을 또 받는 일이 있겠죠. Тэгээ мэдээч хэрэг бас би авч чадаагүй энэ дэлхийд авч чадахгүй гэсэндээ миний үр хүүхдүүдэд те миний хийсэн үйлсийн одоо хариу заавал ирэх болно сайн зүйлсүүд нь. 그래서 시편 37편 25절에 보면은요. 37편 25절이요? 예. 네. дуулал 37-гийн 25-ыг үзвэл юу гэж байдаг гэхээр 거기에 의인의 자손은 걸식함, 그러니까 밥을 굶거나 버림을 당하는 일이 없다라고 그렇게 기록되어 있습니다. За тэгэхээр ясвал энэ дээр юу байдаг гэхээр зөвхт нэгний үр удам талхаар дутагдахгүй гэж бичигдсэн байгаа. 그러면 여기 세 사람이 한 일에 대한 공통점이 무엇일까요? За тэгвэл одоо эндээс харах юм бол хэдүүлээ буцаад 2-р Самуэль 27-оос 29-ыг харах юм бол энэ 3 хүн ингээд Давид дээр ирсэн гэж байгаа тийм ээ. Тэгэл энэ 3 хүний одоо нийтлэг зүйл нь юу байсан бэ? Ижлэхэн тал нь юу байсан бэлээ? 그러니까 다윗을 돕는 일을 할 때 똑같은 마음을 다 세 명이 품고 있었던 건데요. За нэгдүгээрт нь болохоор чинь Давидд туслахаар ирэхдээ бүгдээрээ тэгээ туслая гэсэн нэг ижлэхэн сэтгэлтэй ингээд ирсэн байгаа. 하나님을 존경하는 마음으로 왕을 존경하고 하나님을 존경하는 마음으로 사람을 존경했습니다. За өөрөөр хэлэх юм бол ямар сэтгэл вэ? Бурхныг хүндлэх сэтгэлээрээ хааныг хүндэлсэн? Бурхныг хүндлэх сэтгэл дотроос энэ хүн утгаар нь хүндэлж ирсэн. 하나님을 사랑하는 마음으로 또 사람을 사랑한 거죠. За бас Бурхныг хайрлах сэтгэлээр бас хүнийг хайрлсан баг тий. 그래서 왕뿐만 아니라 모든 따르는 백성들이
어떤 어려움을 겪을지를 그걸 생각하고 그 필요한 도움을 준 겁니다. Тэгээ хаана төдийгүй те бусд хүмүүс ч гэсэндээ ямар одоо хэрэгцээ байгаа вэ гэдэг бодоод ингэ ирсэн хүмүүс байгаа. 다른 사람이 겪는 어려움을 자기 문제처럼 생각하는 것이 성도가 가져야 할 마음인 겁니다. За бид нарт тийм одоо бусад хүмүүст ингээд тулгарч байгаа асуудлын талаар үзэхдээ өөртөө ингээд өөрөө их төлөө шийдэж байгаа юм шиг тэр хүмүүст ингээд тусалж өгөх ийм сэтгэл ийм зүрх сэтгэл нь итгэвч хүмүүст ингээд заавал байх ёстой сэтгэл. 히브리서 13장 3절이에요. Еврей 13-ын 3-ыг харах юм бол 누군가 감옥에 갇혔다면 자기가 갇힌 것처럼 그렇게 여기고 같은 몸을 가졌기 때문에 그를 도와주라 그렇게 기록돼 있어요. одоо тэрэн дээр юу байгаа гэхээр хин нэгэн хүн одоо хоригдсон гэхэд хоригдсон байлаа гэсэн тэрийгэ чи өөрөө хоригдсон юм шиг тэрэн дээр ингээ хандаач гэж ингээ хэлсэн байна. 이것이 바로 이웃을 자기 몸처럼 사랑하라는 그런 말씀의 다른 설명이죠. Энэ болохоор юутай адилхан гэхээр өршөө те би өөрөө адил хайрлаа гэсэн энэ үгтэй ижилхэн юм байна те. 우리 성도 간에는 모든 일을 같은 마음으로 행해야 합니다. Тэгээ бид нэр итгэж хүмүүс хоорондоо те нэг зүрх сэтгэлээр ингээ үйлддэг. 로마서 12장 15절부터 16절까지 누가 읽어 주십시오. За Ром 12-ын 15-аас 15절 12장 예, 12장 15절부터 16절이요. 네. 자, Ром 12-ын 15-аас 16 хэн нэгэн маань уншиж өгөх үү? Ром 12-ын 15-аас уншиж. 12-аас Ром 12-ын 15-аас 16. Баяр хөөр болж буй хүмүүстэй хамт баярл, уйлж буй хүмүүстэй хамт уйл. Өөр хоорондоо нэг санаатай байцгаа. Ухаан бодлоорч бүү ихрэх, харин төлөв даруй байхыг эрхэмл. Өөрөө өөрийгөө мэрэгэн бүү болгоо гэсэн. Амен. 네, 아멘. 형제의 즐거움을 나의 즐거움으로 여기고 함께 즐거워할 때 그 즐거움은 커지는 겁니다. Бид нэр ах дүүс маань баярлаж байх үед түүнтэй хамт баярлаад би өөрөө баярлаж байгаа шиг хамт баярлах үед яадаг гэхээр тэр баяр хөөр те илүү бүр ингээд томордог гэж хэлсэн. 형제가 울 만한 일이 있을 때 함께 울어주면 위로를 받고 그 슬픔은 사라지는 거죠. Тэгээ бас ах дүүс маань те гуниглах үед нь уйлах үед нь хамт уйлаад гуниглж өгөх үед яадаг гэхээр нөгөө хүндээ бид нэр тайтгарлыг өнгө өгч идэг гэсэн. Тэснэрээ ингээд давж гардаг гэсэн. 모든 성도는 예수님을 머리로 한 한 몸 관계이기 때문에 생명적으로 연결되어 있는 관계입니다. Тэгээ бид нэр бүх итгэгч нар тий Христ дотор бид нар нэгэн бие шиг ингээ холбоотой гэж байгаа тийм. 예, 최후의 심판대 앞에서 형제를 이웃을 어떻게 대했는지에 대해서 최후의 판단을 하나님이 하십니다. Эцсийн дараад нь эцэст нь ирэлтээр шүүлтийн өн бид нар зогсох үед тий бид нар ах эгч дүүстэйгээ хэрхэн харилцаж ирсэн бэ? Ямар бодолтой байсан талаар бид нар бас ингэж шалгагдах болно. 마태복음 25장에 양과 염소의 그 심판 내용이 나옵니다. Тэгээ Матай номны 25 дугаар бүлгийг харах юм бол тэрэн дээр хонь ба ямааны ингээд талаар гарч байгаа. Тэднийг ингээд шүүж чаа ялгаж хадлаа. 버림받은 왼편의 염소는 이웃에게 아무것도 하지 않은 사람들이에요. За ялангуяа зүүн талд нь ингээд байлгасан тэр одоо ямаанууд гэж байгаа тэр зөвлөлийг харах юм бол тэр нь өөртөө ишлэн өөрийнхөө бие адил болсон хөршийнхөө төлөө юу ч хийгээгүй хүмүүсийг ингэж ингээд одоо зөвлөсөн баг гэж. 구원받은 양들에 대해서는 너희가 나에게 먹을 것을 주고 입을 것을 주고 내가 어려울 때 도와주었다라고 말을 했죠. Харин аврал авч байгаа хондуудад юу гэж гисэн гэхээр та нар надад хэрэгтэй үед минь уух зүйлийг өгсөн, идэх зүйлийг өгсөн гэж тийм надад ингээд тусалж ирсэн гэж хэлсэн.
그때 저희가 언제 주님께 그런 일을 했습니까라고 물어보니까 이 지극히 작은 자에게 한 것이 내게 한 것이다라고 말씀하셨어요. Тэгээ тэд нар харин эзэн минь бид нар танд хизээ тэгж өгсөн юм бэ гэдгсэн ч өгсөн мөлий. Чи өөртөө өгөх зүйлийг өгөөд над тэ сул дорой нэг тусалж байгаас тусалж байсан чинь надад төлсөн тэ яг ижлэхэн зүйл байсан юм аа гэж хэлсэн. 우리가 하나님께 사랑을 받았으면 그 사랑의 보답을 사람에게 하는 것입니다. Бид нар бурхнаас ингээ хайрыг авсан гэвэл тэр хайрынхаа одоо хариуг хүнд өгөх хэрэгтэй гэхээр хүмүүст ингээ тарааж өгөх хэрэгтэй. Хувааж өгөх хэрэгтэй. 하나님을 사랑하는 마음으로 사람을 사랑할 때 하나님은 그 사랑을 자기에 대한 사랑으로 받으시는 거예요. Тэгээ бид нэр бурхнаас авсан хайрынхаа дагуу те хайрыг хүмүүст ингээ хувааж өгөх үед яадаг гэхээр бурхан тэр хайрыг мөн дахин ингээ те тэр хайран дээр гэсэн ажиллах болно, үржүүлэх болно. 그래서 여기 세 사람은 하나님을 진정으로 사랑하는 마음으로 왕을 사랑하고 자기 백성을 사랑했던 사람들입니다. За энэ дээр гарч байгаа 2 Самуэль 17-гийн 27-аас 29 дээр гарч энэ гурван хүн бол тэг яг энэ сэтгэлээр бусдыг өөртөө адил бодоод үйлчлэх сэтгэлээр ингээ ирсэн хүмүүс. 이제 18장으로 넘어갑니다. За адил 18 дахь бүлгээр явц. 18장의 핵심 교훈은 다윗의 승리와 압살롬의 죽음. За 18-ийн одоо гол гарч ирэх юм гэхээр Давидын ялалт ба Абсаломын үхэл гэсэн юм гарчтай. 첫 번째 1번 백성을 세 부대로 나누어 출전시킴. 죄송해요, 목사님 다시 한번 말씀해 주세요. 예. 1번 백성을 세 부대로 나누어 출전시킴. 나 잠시만. 죄송해요, 목사님 여기 옆에서 사람이 말을 해가지고 계속. 예, 다시 몇 번이라도 다시 말할게요. 네, 다시 예, 예. 한번. 백성이 세 개의 부대로 백성을 세 개의 부대로 나누어서 그 출전시킴, 그 전투에 나가게 함, 출전시킴. 네네. 자, эхний одоо дээд сэдвүүд нь юу гэхээр цэргүүдийг 3 хэсэг хуваагаад дайнд ингээ одоо дайнд бэлдсэн гэсэн юм сэдв байна. 1절부터 2절까지고요. За, 1-ээс 2 дугаар ишлэлээр байгаа. 1절과 2절, 2절 읽어주시기 바랍니다. 네, за би 18-ийн 1-2 уншиж байна. Давид өөртөө хамт байсан ард олныг ялгаж тэдний дээр мянгатын дарга, цуутын дарга нарыг томилов. Давид хүмүүсийнхээ 3-1-ийг Йоабын гарт, 3-1-ийг Йоабын дүү Зеруягийн хөвгүн Абишаийн гарт, үлдсэн 3-1-ийг гит хүн Итайын гарт хуваарлав. Хаан ард олондоо миний бие бас та бүхэнтэй хамт явах болно гэв. 아멘. 아멘. 다윗이 자기가 거느린 그 부대, 그 군사들을 3명의 장수에게 맡겨서 3개의 부대로 나눴습니다. За Давид одоо өөрийн дагаад явж байгаа цэргүүдийг те 3 одоо юунда 3 жанжинда хуваарлаад 3 хэсэг болгосон гэж. 군대의 그 부대의 구성을 반드시 3개로 나눠야 된다라는 그런 규정이 어느 나라에도 그런 규정은 없죠. За альва дайнд ороход ч юм уу те цэргүүдийг заавал 3 хэсэг хуваах хэрэгтэй гэсэн ийм дүрэн бол байхгүй ч тий. 그런데 여기 3개의 부대로 나누었다라는 것은 이 3이라는 숫자 자체에 여기 의미가 있는 겁니다. За энэ дээр болохоор 3 хэсэг хуваасан гэдэг нь болохоор чинь 3-ын тоон дээр бас утга учир бас байгаа гэсэн үг. 전쟁에서 이긴 그 승리한 그 강력한 힘을 가진 부대가 보통 3개 부대로 싸웠다라는 그 구절들이 많이 있습니다. Ер нь бол ингээ харах юм бол дайнд ялалт байгуулсан одоо тогтолгооны тактикуудыг харах юм бол цэргүүдийг ингээд 3 хэсэг болгоод хуваасан ийм одоо тэмдэглэлүүд нэлээд байдаг. 사울 왕이 그 암몬 자손을 전쟁에서 이길 때 그 사무엘상 11장 11절에
그 세 부대로 나눠서 그 음. 공격한 일이 기록돼 있죠. За 1-р Самуэль 11:11-ыг харах юм бол Самуэль хаан Аммончуудыг ялахдаа бас цэргүүдээ 3 хуваажсан талаар гардаг. 그건 우연히 기록돼 있는 그런 숫자가 아닙니다. За энэ бас ингээ 3 хуваасан гэдэг нь болохоор зүгээр л санаандгүй хуваагдсан 3 хуваажээ гэсэн утга бас биш байгаа. 그 군대는 하나님에 의해서 움직여지는 군대라는 것을 우리에게 알려주시는 거예요. За энэ дээр хааж байгаа энэ 3 гэдэг нь гурвал бурхнаас бурхны одоо удирдлагаар хөдөлж байгаа гэсэн агуулга бас ингээ байдаг. 그럼 이스라엘 나라 군대뿐만 아니라 이방 나라 군대도 그렇게 3대로 나누었던 그 사실이 있습니다. За бас Израильчууд ганцхан тэгвэл 3-аар ингээ цэргүүдээ хуваадгүй үгүй одоо харин цэргүүдчсэн бас 3-аар хуваажсан тохиолдлууд байгаа. 사무엘상 13장 17절에요. 블레셋 그 부대가 3개 부대로 나누어서 이스라엘 공격한 그 사실이 기록돼 있어요. За 1-р Самуэль 13:17 гарах юм бол энэ дээр бас филистичүүд Израильчууд руу довтлохдоо цэргүүдээ бас 3 хэсэг болгоод довтолж исэн талаар бас байж байгаа. 1-р Самуэль 13:17 дээр. 그 일은 그 블레셋의 그 공격이 바로 하나님께서 시키신 일이라는 것을 우리가 알 수 있는 거죠. За гэдэг тэндээс бас бид нэр юу мэдэх вүлээрэ филистич ичнээ тэр нөгөө хайр үндэстэн болох филистичүүд байсан боловч филистичүүдийг бурхан Израиль руу илгээсэн гэдэг бид нэр тэндээс харж болдог. 그 이유는 이스라엘 백성들이 회개하지 않으니까 하나님께서 그들을 회개시키기 위해서 그와 같은 일을 하신 겁니다. Яг бурхан филистичүүдийг Израиль руу тухайд илгээсэн гэхээр Израилд гимшихгүй байсан учраас тэднэр лөө тэг гимшүүлэхэд бол бурхан илгээсэн ийм одоо үйл явдал байгаа. 그 전쟁이 나중에는 요나단의 믿음으로 그 전쟁의 승리로 이스라엘의 승리로 끝나기는 합니다. Тэгээ яг тэр дайн болохоор дараад нь Израильчүүдийн алалтаар дууссан юм байна л да. Тэгээ тэрэнд юу нөлөөсөн гэхээр Йонатаны итгэл нөлөөсөн гэж. 근데 그들이 강력한 부대로 침략해 오게 한 것은 그 침략해 온 일은 바로 하나님께서 이스라엘을 징벌하기 위해서 그들에게 힘을 주신 거죠. Тэ филистичүүд ингээ хүчтэйгээр тэ 3 хуваагдаад ингэж Израиль дайрсан шалтгаан нь юу гэхээр бурхан тэдний ард хүч болж байсан гэдэг ингээд эндээс мэдэж болдог. 그럼 지금 압살롬의 그 반란에 대항하는 다윗의 군대는 바로 하나님이 함께 하시는 싸움을 싸우는 그런 군대라는 것을 우리가 알 수 있습니다. Тэгээ одоо энэ хэдлээ үзэж байгаа агуулга дээр буюу 2-р Самуэль 18 дээр гарч байгаа. Энийг харах юм бол Давид бас дайнд орохын тулд цэргүүдээ 3 хуваасан гэсэн шалтгаан нь болохоор шин бурхан тэгвэл Давидын талд байгаа гэсэн одоо утгаас илэрхийлж. 또 이어지는 그 3절부터 또 우리가 보겠습니다. За цааш нь 18-ийн 2-р Самуэль 18-ийн 3-аас эхлээд цааш нь харах юм бол 3절과 4절 두 절 за 보겠습니다. 3, 4 дугаар ишлэл. За харин ард олон та явж болохгүй. Учир нь бид зүгтвал тэд биднийг тоохгүй. Бидний хагас нь өгсөн ч тэд биднийг тоохгүй. Харин та бидний түмэн хүнтэй тэнцэнэ. Тиймийн тул та хотоос бидэнд туслахад бэлэн байх нь дээр гэв. Хаан тэдэнд аль нь та нарын нүднээ хамгийн дээр байна. Түүгээр чинь болъё гэв. Тэгээд хаан гулдан хаалганы дэргэд зогсож бүх ард олон 100 мянгатаараа гарч явцгаав. 아멘. 여기 3절, 4절 말씀 맞죠, 목사님? 예, 맞습니다. 네. 2번 다윗의 출전을 백성이 만류함. 백성이 만류함. 예. За одоо нөгөө хоёр дахь дэд сэдв. Эхнийх нь болохоор цэргүүдээ 3 хуваасна гэсэн сэдв байсан тийм. Одоо хоёр дахь сэдв болохоор Давидын явахыг ард түмэн болиулсан нь гэсэн юм сэдв байна. 이 싸움에 다윗이 함께 싸우게 나가려고 한 것은 다윗에게는 어떻게 보면 당연한 그런 생각이고 말이죠. За тэгээ Давид эхлээд хэлсэнтэй хоёрын сүүлдэр та нарт миний бие бас та нартай хамт явнаа гэж хэлсэн. Тэгээд
тэрээр ингээд хамт явах гэж байгаа нь болохоор чинь яхаа аргагүй тэр бол ингээд угаасаа тэг хэрэгтэй гэж ингээд бодсны үднэс ингэж хэлсэн байсан. Хамт явна гэж. 우리아의 아내를 빼앗은 그 범죄 일을 그 한 것도 자기가 전쟁에 나가지 않고 편안히 있다가 저지른 그 일어난 일 아닙니까? За Давид хаан урд нь одоо Уриагийн эхнэрийг те булааж авсан ийм асуудал гарсан шалтгаан ч гэсэндээ Давид хаан өөрөө дайнд яваагүй үлдснээс ингээ үүдэлтэй зүйлээсэн шүү дээ те. 그때 이후로 다윗은 전쟁이 일어날 때마다 자기가 반드시 전쟁에 나가려고 했던 거죠. За магадгүй тэрнээс хойш яасан тэр Давид альва нэг дайнд үргэлж ингээд явах гээд хичээдэг байсан баг. 심지어 다윗이 나이가 많아서 몸에 힘이 빠질 때까지 다윗은 전쟁을 나가려고 했던 겁니다. Тэгээ магадгүй тэрээр одоо бие нь одоо өтлөөд те нас нь яваад бүр дайнд магадгүй явж чадахгүй тийхээгүй болох хүртлээр дайнд явахыг зорьсон баг. 그래서 여기 심지어 더 뒤에 일에 여기 지금 우리 본문보다 더 뒤에 일어난 일 가운데서 다윗이 전쟁을 하다가 위험한 일을 겪은 일이 있습니다. 나중에 말씀하신 나중에 예. Тэгээ дараад нь одоо энэ үйл явдал дээр биш гэхдээ тэрнээс хоошондоо дараад нь нэлээд сүүлд бас үйл явдлуудыг харах юм бол Давид хаан дайнд явж байгаа те бас ингээд нэг асуудалд ингээд орж исэн үе ч гэсэн бас байгаа. 사무엘하 21장에 거기에 17절에 다윗이 죽을 위험에 처했던 일이 있습니다. За ялангуяа тэрээр ямар асуудлаас тэр өөхөх хэмжээний аюулт ингээд толгорч исэн тохиолдол байгаа. 2 дугаар Самуэль 21:17 гарах юм бол гарч байгаа. Ой. 16절 Ой. 21장 16절에 그런 위험이 있었고 17절에는 그 아비새가 도와줬죠 다윗을. За тэг ялангуяа 2 дугаар Самуэль 21:16 дээр Давид ингээд одоо шархтаад харин 17 дээр ихээр Абишай түүнийг хамгаалж тусалж өгч байгааг гарч байгаа. 그래서 그때 그 일로 인해서 그 다윗의 신하들이 다윗에게 아주 굉장히 부탁을 했습니다. 다시는 왕은 전쟁에 나오지 마십시오라고 이렇게 부탁을 했죠. За тэгээ тэрнээс болоод ясгалаар дараад нь харах юм бол энэ Давидын одоо зарцнаар те та амьд байх ёстой. Учраас битгий яваач гэдэг ингээд хэлжсэн тохиолдол бас байгаа. 그래서 이렇게 다윗이 위험에 처하면 안 되니까 신하들이 다윗이 전쟁에 나가지 않도록 이렇게 만류를 한 겁니다. Тэгээ Давид хаан олон Давид хаан те ямар нэгэн аюулд учрахгүй байх ёстой учраас ард түмэн болж игэл Давидыг явуулахгүй гэдэг ингэсэн. 또 이 전쟁은 국가와 국가 간의 전쟁이나 어떤 세력과 세력 간의 전쟁이 아니라 압살롬의 공격을 받는 다윗이 그걸 막기 위한 전쟁입니다. 죄송해요. За тэгээ одоо энэ дай болохоор чинь яаж гэхээр чинь зөвхөн хүн хоорондын гэхээс илүүгээр одоо яг нэг Давидын амийг хайж байгаа ийм дайн байгаа шүү дээ. Тийм ээ. Аав хүүгийн ийм дайн байсан. 그래서 모든 군사들은 오직 다윗 한 명만을 죽이기 위해서 집중적으로 공격을 하겠죠. Тэгээ тэр утгаараа нөгөө бүх хүмүүс ердөө тэгээ зөвхөн ганцхан Давидыг л ингээд яаж вэ? Давидыг алах дээр бүх анхаарлаа хандуулах ийм дайн байсан. 그래서 그 위험한 전쟁에 다윗은 나가지 말 것을 부탁을 했고요. За тэгээ ард түмэн ясгалаараа бас хэлсэнтэй энэ дээр ч гэсэнтэй ийм аюултай учраас та битгий яваач гэдэг ингээд ятаж байгаа. 더 중요한 이유가 하나 있습니다. Бас дахиад нэг чухал шалтгаан бас байгаа. 압살롬에 대한 그 다윗의 마음은 언제나 약한 마음을 갖고 있었던 거예요. Тэгээд аав хүний хувьд тэ Давид Абсаломын талаар Давид боддог. Маш ингээд нэг сэтгэл нь өвдөжсэн. 압살롬은 자기가 왕이 되기 위해서 반드시 다윗을 죽이려고 지금 하고 있는 겁니다. За тэгээд аавын хувьд аав хүний хувьд чинь хүүгийн хөдлөлтөд яах бол гэсэн ийм бодол нэлээд байсан. 근데 다윗은 차라리 자기가 죽을지언정 차마 압살롬은 죽이지 못하는 그런 약한 마음을 갖고 있었다는 것을 백성들이 알고 있었던 겁니다. Тэгээд Давид гэсэн хэрэг одоо тий залуу хүүг тий залуу Абсаломыг
болж үл алуулахгүй тий бэртээхгүйгээр харин эсрэгээрээ тэ өөрөө бэртсэн ч явах тэ гэсэн ийм бодолт ингээ бас байгаа. 실제로 압살롬이 죽은 이후에 다윗이 슬퍼하면서 한 말이 차라리 내가 죽었으면 좋았을 것을이라고 말했습니다. Тэгээ яг одоо дайн дээр Абсалом ингээд одоо аймаг өргөцсөний дараа Давид хаан ингээд гашуудад уйлж байгаа. Уйлж байгаа тэр уудал байдал нь харах юм бол эсрэгээр нь би ингээд чиний оронд энэ чи ингээд хэвтгэхтэй хэвтсэн ч болоосой гэж ингээд гашуудж байгаа. 이것이 모든 아버지의 마음 아니겠습니까? Энэ бол мэдээч хэрэг бүх одоо аавуудын сэтгэл шүү дээ тий. 차라리 자기가 죽고 아들이 살기를 원하는 마음이 아무리 범죄자라도 그 아들이 죽기를 원치 않고 자기가 죽기를 원하는 마음이 모든 아버지의 마음이죠. Тэгээ хүүн хичнээн одоо асуудлууд тарьсан ч гэсэндэ өөрөө хүүгээ тий бэртээчихвээ эсрэгээр өөрөө бэрсэн ч яах вэ гэсэн энэ сэтгэл бол бүх одоо хүүгийнхээ төлөө гэсэн эцэг хүний ийм сэтгэл гэдэг. 그렇게 해서 다윗이 만약에 죽게 된다고 하면은 이 이스라엘 전체는 악인의 손에 넘어가는 일이 되는 것입니다. Тэгээ хэрвээ магадгүй одоо тий аав хүний сэтгэлээр бодож байгаа түүний энэ бодлын дагуу хэрвээ би одоо болоод Давид хаан өнгөрөөд Абсалом бүх хаанчлалыг гартаа аавна гэх юм бол тэр улс тэр чаяараа тий одоо муу нэгний тий иршил орох байсан. 그래서 이런 그 세 가지 이유 때문에 백성들이 다윗에게 출전하지 말도록 이렇게 말렸습니다. За тэгээ харах юм бол ингээд энэ шалтгаануудаар тий Давид хаан нэг арт түмэн дайнд явуулахыг болиулж. 세 가지 이유가 뭡니까? За тэгээ энэ дээр сая арт түмэн ямар шалтгаанаар болиулсан гэсэн бэ? 3 шалтгаан байгаа гэж. 첫 번째는 다윗이 점점 약해져 가는 가운데 있었다는 거고요. За нэгдүгээрх нь болохоор Давидын бие те ерөөдөө баг багаар одоо ингээд нас нь харьж байгаа те энэ шалтгаан байна. 두 번째는 모든 그 적군이 오직 다윗 왕만을 죽이기 위해서 노리고 있다라는 거고요. Хоёр дахь нь болохоор бүх юунууд бүх одоо дайсны бүх зэргүүд зөвхөн Давид хаан нар л одоо онилж байгаа те гэсэн ийм шалтгаан байна. 세 번째는 다윗이 약한 마음을 가지고 있기 때문에 압살롬을 이기지 못하고 죽임당할 위험이 있기 때문입니다. За тэгээ гурав дахь нь болохоор Давид хаан Абсаломын талаар те эцэг хүний дотор шаналлаатай байгаа учраас хүүгээ алуулахгүй бараг өөрөө өмнөөс нь орчих вэ те ийм бодолтой байгаа учраас. 이것은 하나님께서 다윗을 보호하시고 압살롬을 심판하시기 위한 하나님의 섭리, 하나님의 일하심으로 우리가 이렇게 믿으시기 바랍니다. За бид нэр гэхдээ эдгээр ийм боловчийг энэний цаанахыг харах юм бол эзэн бурхан Абсаломыг ясан тэрэ Абсаломыг орхиод Давидыг одоо бас бохин босгох гэж байгаа түүний хоолой байгаа гэдэг биднээс мэдж болно. 5절 한 절만 읽어 주십시오. 네. За би 2 дугаар Самуэль 18-ийн 5 дугаар ишлэгийг унших гэж байна. Хаан Йоб Абишай Итай нарт намайг бодож залуу Абсаломд зөөлөн хандаарай гэж тушаав. Тэргийн бүх жанжингууд Абсаломын талаар хааны тиймхүү тушаасныг бүх хүн сонсвоо. 아멘. 아멘. 3번 다윗의 압살롬에 대한 다윗의 당부 이겁니다. 압살롬에 대한 다윗의 당부. За тэгээд 3 дугаар дэд сэдв одоо орох гэж байгаа. 3 дугаар дэд сэдв болохоор чинь Абсаломын төлөө Давидын гуйлт гэсэн. 군대를 이끌고 나가는 3명의 장군들에게 다윗이 한 말입니다. За тэгээд Давид хаан одоо тухайн цэргүүдийг авч явж байгаа 3 жанжин тандаад хэлж гуйж байгаа тийм. 근데 이 말은 모든 백성이 듣는 가운데서 말했기 때문에 모든 군사가 다 알고 있었어요. Тэгтээ тэр яасан гэхээр Давид хаан тэр 3-т хэлж байгаа боловч бүх цэргүүдэд бүх цэргүүд сонсч ирсэн гэсэн. Тэгэхээр бүх цэргүүд тэр талаар мэдж байгаа гэсэн утга байна. 여기 너그럽게라는 이 말은 온유하게 부드럽게 그런 뜻입니다. За тэгээ юу гэж хэлсэн гэхээр зөөлөн хандаарай гэж хэлсэн. Тэр нь болохоор чинь нэгүслэнгүү бас ингээд тэ айдуухан гэсэн утгаас байдаг гинэ. 이 말은 전쟁에서 이기더라도
압살롬만큼은 죽이지 말아 주기를 간절히 바라는 마음이죠. За энэ болохоор чинь юу гэсэн үг вэ гэхэл чинь зөөлөн хандаараа гэдэг чинь дайнд бид нэр ялж болно гэх ялах гэсэндээ Абсаломыг ядаж амьд үлдэхийг бодоорой гэсэн ийм бас үг явж байгаа шүү дээ тий. 이것은 앞서 말한 대로 야. 아버지가 가지는 당연한 그런 마음이겠죠. За бид чинь энэ болохоор чинь одоо нэг хичнээн одоо зөрөлдсөн ч гэсэндээ аавын сэтгэл байгаа тий. 이것은 또한 죄인을 향하신 하나님의 마음을 또 알려주는 겁니다. Энэ болохоор ясаж хэлэхээр бас нэг талаараа гэмт хүн рүү хандсан эзний сэтгэлийг энэ дээр харж байгаа тий. 죄인에 대한 하나님의 마음은 어떤 마음일까요? За гэмтэн рүү ингээд чиглэж байгаа эзэн бурхны сэтгэл гэж ямар сэтгэл байдаг вэ? 그가 죽기를 바라지 않는 마음이시고요. Тэгээ эзэн бурхан хичнээн гэмтээ байсан ч гэсэн түүнийг ингээ өвхүүлэхийг хүсдэггүй гэдэг мэдэж болно. 속히 뉘우치고 돌아오기를 바라는 마음입니다. Харин тэр хүн өвтөр сүргэн тий хайл болохоор хурднаараа эзэн рүү эргэж ирээсэй гэдэг эзэн бурхан хүсдэг. 근데 인간이 제가 살 길로 가지 않고 있습니다. Гэтэ харин харамсалтай нь хүн төрлөختөн өөрөө амьдрах тэр замыг сонгохгүй тий амийн зам руугаа ирэхийг хүсдэггүй. 돌아오기만 하면 누가복음의 말씀과 같이 아버지가 안아주실 건데요. Яг тэр хүн тэг буцаж эзэн рүү ирэх юм бол Лук ном дээр байдагчлан эзэн яг үгээр тэрврэл аавн тий. 이사야 1장 4절 말씀과 같이 돌아오지 않기 때문에 하나님이 슬퍼하시고 마음 아파하십니다. Харин Исая 1:4 дээр байгаачлан 4-ийн 4 дээр гарчаачлан хүмүүс эргэж харин ирдэггүй учраас яг тэгэхээр бурхан тэднийг ингээд хараад хүлээсээр байдаг гэсэн. 기다리시는 하나님을 외면하고 부르심에 응하지 않으면 그러면 스스로 망하는 길로 가는 거죠. Тэгээ хүлээж байгаа бурханыг харахгүй харин яг л хүн өөрийгөө бодоод ирэхлээрээ өөрийнхөө хүслийн дагуу яваад ирэхлээрээ тэр хүслийн дагуу явчаа зам нэцэст нь хүнд ингээд сүрлийг авчирдаг. 그 생명길과 사망의 길은 자기가 선택하는 겁니다. Тэгээ амийн зам болон сүрлийн зам гэ хоёр зам байгаа. Харин сонголтыг хүн өөрөө хийдэг. 그러나 하나님은 우리를 계속 부르고 계십니다. Тэгээ харин эзэн бурхан бол биднийг үргэлж ингээд дуудсаар л гэдэг. 왜냐하면 에스겔 18장 23절 말씀과 같이 에스겔 18:23 дээр гарч ирчлэн 악인이 죽는 것을 하나님은 전혀 기뻐하지 않으시기 때문에. Тэгээ ягаад Эзекиэл 18:23 дээр гарч ирчлэн муу нэгнийг ингээд үгхийг эзэн хязгаарч хүсдэггүй учраас хүлээсээр л байдаг. 또 우리는 죄인을 바라볼 때 하나님의 마음으로 다윗과 같이 하나님의 마음으로 죄인을 바라봐야 합니다. Эднээс гэсэндээ одоо гэмтээ нэгнийг те харахтаа эзний энэ сэтгэлээр ингээ харах хэрэгтэй. 오늘 여기까지 하겠습니다. Хэдүүлээ өнөөдөр энэ үгсэл үзээд ингээ дуусгая. 기도하겠습니다. Хамтдаа залбирцгаая. 하나님, 저희는 다윗과 같이 하나님의 마음을 품기를 원합니다. Эзэн минь бид нэр Давид таны сэтгэлийг өвөрлсөн шиг бид ч мөн таны сэтгэлийг өвөрлөх болтугай. 다윗을 도운 사람들과 같이 하나님을 존경하는 마음으로 사람을 사랑하기를 원합니다. Бид Давидэд тусалсан тэдгээр хүмүүсийн адилаар бид ч мөн тэдгээр хүмүүсийн сэтгэлтэй байж таны хүмүүст тусалдаг хүмүүс байх болтугай. 이 참된 사랑의 마음을 늘 품음으로 참된 생명의 세계에 늘 거하는 저희가 되게 하여 주시옵소서. Эзэн минь та биднийг жинхэнэ хайрын сэтгэлийг тээсэн хүмүүс байлгаж өгөөч. 사랑을 베풀고 나눠줌으로 많은 생명을 구하는 일에 쓰임 받는 저희가 되게 하여 주시옵소서. Энэ хайрын сэтгэлээрээ танаас авсан хайрыг хүмүүст амжуулснараа таны авралын үлсэд, таны хайрын үлсэд олон хүмүүст ингээд хүргэгдсэн, хэрэглэгдсэн хүн байлгаж өгөөч. 예수님의 이름으로 기도합니다. Эзэн Иесусийн нэрээр залбирanгуйлаа. 아멘. Amen. 수고하셨습니다. 네, 수고하셨습니다. 이제 오는 금요일 오후에 뵙겠습니다. 네. За тэгээд 5 дотор уулзцаая. Гэнэ та бүр сайн сууж байгаарай гэнэ. 네, 평안히 지내십시오. За амар тайван байх болтугай.
За 아, баяртай. 글쎄, 음. 우리 애기 참 예쁘네요. 애기한테도 인사합니다. 지금 10개월 됐어요, 목사님. 아, 그러시군요. 예. 네, 고맙습니다. 예. 네. 감사합니다.